Бодит туршлага, бодит түүхүүд. Globus podcast. Амбицгааны өрхөн мөндөд сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сүүлийн үед подкастаа ерөөсөө хийгээгүй байж байгаад өнөөдөр эргэн уулзж байгаадаа маш их баяртай байж байна. За өнөөдөр харамсалтай нь одоо олон хүн баримтаас илүү цуурхалд, их сурвалжаас илүү сэтгэл хөдлөлд итгэдэг болсонтой холбогдуулаад сэтгүүл зүйн салбарын талаар сэтгүүлч Ариун Далаатай ярилцахаар ингэж урьсан байж байгаа. За сайн уу Ариука? Сайн уу, орой мэндэгчээ. За орой минь Ариука, би чамайг Ариука гэдээ дуудаж явчих болох уу? Яг болно. Маш залуу хүн байгаа учраас би Ариун Далаагүй тэгэхээр бас болохгүй юм тийм ээ. Монголд ер нь ямар байгууллагад ажиллаж байсан сэтгүүлч хүн байж гэнэ үү? Германд ирээд хэдэн жил болж байна гэд энэ асуултуудаас эхлэх байлаа. За тэгээ. За Globus подкастын сонсогчдоо энэ өдрийн оройн мэндийг хүргэе. Тэгээд намайг Ариун Далаа гэдэг. Юуны өмнө бас намайг урьж оролцуулж байгаа танд маш их баярлалаа. Урьж хүлээж авсанд нь бид бас маш их баярлсан. За. Тэгээд би ч 2005 онд Монгол Улсын боловсролын сургуулийг сэтгүүлч утга зохиолын ажилтан мэргэжлэр төгссөн Ариун Далаа гэдэг. За тэгээд Монголд бол бас сэтгэл зүйн салбарт 13 жил ажилласан байна. Тэгээд шууд ажиллаж байгаад тэгээд 13 жилийн өмнө Герман улсад ирээд одоо энд гэр бүлтэйгээ амьдарч байгаа ийм залуу байна. Ариука, гэр бүлийнх нь хүн эмч хүн байдаг гэж би сонссон байж байгаа. Тэгээд ер нь эмч хүн буруу онш тавих юм бол өвчтөе охирно тийм ээ. Сэтгүүлч бид нар мэдээлэл буруу өгөх юм бол мэдээлэл буруу байх юм бол буруу онштой ялгаа байхгүй маш аюултай тийм ээ нэгэнд. Тэгэхээр сэтгүүлч буруу мэдээлэл түгэх юм бол ер нь үр дагавар хэр хор өнөлтөй байдгийг юм бол. Над чи айгу чухал одоо яг энэ цаг үед нэлээд уучлаарай дахиад нэг асуулт асууч. Энэ нөгөө холбоотой учраас тэгээ ер нь хүний шийдвэр айдаст нөлөөлөд ингээ худлаа мэдээлэл албаар түгээсэн тэр сэтгүүлч хүнийг хүн эмчтэй адилхан тийм ёс зүйн хариуцлага хүлээх ёстой юу ер нь? Яг би танд надад чинь бас яг асууж явах хугацаанд чи яг бодож илаа. Юу юм байна? Ер нь бол сэтгүүл зүйн салбар бол өөрөө маш хариуцлагатай байх салбар. Энэ бол яг тэр нийгмийг хөдөлгөх хүчтэй, аль тал руу ч эргүүлэх боломжтой. Магадгүй 1-2 минут одоо энэ сошиал маш хүчтэй хөгжсөн энэ цаг үед бол мэдээлэл аюул хурдтай тархаж байгаа. Энэ үед бол бас нийгмийг, уур амьсгалыг 1 минутын дотор, магадгүй 30 секундын дотор өөрчлөх ийм боломжтой. Тийм учраас энэ мэдээлэл дээр бол нэлээд хариуцлагатай хандах нь бол сэтгүүлчийн ёс зүй, тухайн редакцийн, тухайн телевизийн сонины одоо бас редакцийн бодлого гэж байгаа. Тэр бодлоготыг нь тусгагдсан байгаа. За Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэллэлийн бас тавьдаг шаардлагууд сэтгүүлчдэд одоо өгдөг заавар зөвлөгөө гэх юм уу те сэтгүүлчийн ёс зүйг бас энэ дээр маш сайн тулгуурлаж зааж өгсөн байдаг. За ер нь бол манай гэр бүлийн хүн эмч. Тэгээ та нөгөө эмчтэй холбогдуулаад ингээд асууж байна. Тэгэхээр эмчнэр бол бас мэдээж тангараг өргөдөг. Сэтгүүлчнэр очиргүй тангараг өргөхгүй ч гэсэндээ энэ бол тухайн хүний ёс зүй, тухайн мэрэгжлийн ёс зүй гэж юм байх ёстой. Одоо намайг 2005-аас 2009 оны хооронд их сургуульд би ч одоо Монголын бас томчуудаар хичээл залгаж номын дуу сонсыг хазтаа л да. Одоо СНХ2 байна, утга зохиолын ноён эргэл одоо дэлгэж болсон Оюун Бадрах багш мөн байна. За тэгээд Ж Батбаатар гэж яг манай сэтгүүлчдийн сэтгүүл зүйн салбарын одоо том төлөөлөл байна. За мандах амар төвшин гэдэг сайхан багш нар байгаа. Энэ бүх багш нарын маань нэг л фокуслдаг юм байгаа. Тэр бол ер нь сэтгүүлч хүн баримт дээр л тулгуурлах ёстой. Ямар нэгэн байдлаар өөрийн үзэл бодлыг шингээж нийтлэх, ярих энэ бол бас сэтгүүлчийн ёс зүйд нөлөө одоо хаш гэх юм уу те таарахгүй ийм тохиромжгүй юм аа. Сэтгүүл зүй бол баримт дахин баримт гэдэг ийм зарчим дээр тулгуурлаж явна. За манай одоо биднүүсийг яг оюутан энэ сэтгүүл зүйн чиглэлээр сурч байхад одоо ч гэсэндээ зааж л байгаа.
барууны сэтгүүл зүй гэж маш их гол төлөв ярьдаг байсан. Аа. Тэгэхээр барууны сэтгүүл зүй бол тэр чигээр баримт дээр тулгуурлаж байгаа. Аа. Энэ нь бол сэтгүүл зүйн салбарын одоо ерөнхий арам гэсэн үг. Тэгвэл одоогийн нөхцөл байдалд бол бас энүүнийг бас буруугаар ашиглаж байгаа сэтгүүлчдэд ч олон байна. Одоо энэ дээр нэр дуртахаар одоо бас учиргүй сонирн болчих واخ. Тэгэхээр нэр дуртахгүй байхыг хичээе хоёлаа тий. Их академик төвшөнд бол үнэхээр ингээд барууны факттай ер нь факт те одоо баримт гэ баримтан дээр тулгуурлаж бас мэдээлэл гаргадаг байх хэрэгтэй гэдэг ингээд зааж байгаа сурж байгаа зүйлүүд нь нэг байж гэн тийм ээ. Түүнийг хүлээж авч байгаа хэрэгжүүлж байгаа сэтгүүлчд маань ер нь ямар вэ? Монголын сэтгүүл зүй өнөөдөр үнэхээр олон нийтийн эрх ашигыг хамгаалж чадж байгаа юу? Эсвэл эдийн засаг улс төрийн хамааралтай болчихсон, аль хэзээний тийм хамааралтай болчихсон гэж боддгоо хараад сэтгүүл зүй ер нь бодит байдал дээр хэр хэрэгжиж байна гэж харж байна. Энэ нь бол одоо бүхний л нүдэн дээр ил байна. Монголын сэтгүүл зүйн салбарт одоо ямар ч юм сайнтай муутай уул юм дуртай богинотой гэдэгтэй адилхан сайн сэтгүүлч нар байна мэрэгжилтэй үнэнч. За мэрэгчлэлээ бас арай буруу ашиглаад гэдэг юм уу шантаж хэлбэрт оруулаад гэдэг юм уу эсвэл эзэдийнхаа одоо захиалгаар гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар хаалтын гэрээ хийх тухайн мэдээллийг дарах за эсвэл одоо мушгин гуйвуулах нэг хүн лөө чиглэсэн нэг байгууллага руу одоо чиглэсэн халдлага тэ нэр төрд халдах гэх мэтчлэнгийн маш олон асуудлууд байна л да. Одоо тэгээд энэ салбар маань өөрөө маш олон юутай болцсон. Хэвлэл мэдээллийн сайттай болцсон Монгол. За 2 жилийн өмнө бол Монгол улсын хэмжээнд 182 лөө 83. За би яг тоог нь сайн санахгүй байна. 82 лөө 83 182 билүү 183 билүү хэвлэл мэдээллийн байгууллага бүртгэлтэй байсан. Улсын хэмжээнд. Энэ бол асар өндөр тоо л доо. Хуамын тоондоо хуугаад үсгэр тийм ээ. Тийм. Энд чинь одоо юу гэдэг телевизэн өргөн нэвтрүүлгийн телевиз буюу одоо нөгөө кабелийн телевизүүдийг тооцоогоор энэ чинь 14 телевиз байна. За хэвлэл мэдээллийн сайтууд ардаа цэг имэн юм уу цэг.com залгаал за сарын 165 мянган төгрөгийн төлбөр төлөөл домен нэрээ аваад тэгэл одоо сайт гээд зарлах нь одоо бас учир дутагдaltaй. Тэнд хэн ажиллаж байна? Мэргэжлийн байна уу? Мэргэжлийн бус байна уу гэдэг нь тухайн сайтын, тухайн сонины, тухайн телевизийг за нэг 3-аас 10 мэдээг нь уншихад л ойлгомжтой болоод ирнэ. За яагаад ингэж хэлж ийм гэхээр өнөөдөр одоо хэд хэдэн сайтууд байна л да. Нэг үнцэг юм байна гэдэг юм уу? Эсвэл одоо зарим нэг сайтууд бол илт хүнлүү дайрсан мэдээллийг явуулдаг, захиалгатай мэдээллүүд явуулдаг. Энэ бол ерөөсөө яг л юутай холбоотой гэхээр эцэст энэ санхүүгийн ашиг сонирхолтой холбоотой. Цаана хамгийн гол хүч нь бол тэнд л байна. Дээрээс нь эднээс мэрэгжлийн ёс зүй гэдэг юмыг маш сайн баримтлахгүй бол нийгэмд үнэхээр хор хөнөөлтэй гэдгийг одоо бүгд л харж мэдэрч сууж шүү дээ. Энэ одоо сая өнгөрсөн 2 долооны өмнө Монгол юунаас хууль зүйн яамнаас телевиз сонин хэвлэл мэдээллийн хэрэгслийн цаад эзэдүүдийг зарласан. За тэгтээ улс төрийн хамаарал бүхий байна гэдэг зүйлийг бүгдэн дээр нь холбож ярихгүйгээр одоо жишээ нь SBN ч гэдэг юм уу те. За өөр одоо NTV ч гэдэг юм уу те. Эднээсийг улс төрийн хамаарал бүхий нөлөө бүхий гэж зарлж байгаа нь надад бол бас их энэ зүгээр миний л бодол их сонир санагдсан. Ягаад тэгэхээр SBN телевизийн толгой компани Наран группийн ерөнхийлөгч буюу Тузын дарга нь болд хэд. Энэ хүн бол улс төрөөс гараад маш олон жил болж байгаа. Тэгэхээр энэ бол улс төртэй ямар нэгэн байдлаар хамаарлах холбоо байхгүй гэсэн үг. NTV телевиз байна те. Энэ бол цэвэр бизнесийн байгууллага. Тэгэхээр эднөөсийг улс төртэй холбож зарлаад үлдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэр дурддахгүй байгаа нь бол надад бол энэ яг энэ үндсээр бас буруу тишээгээ жоохон хазаах гэж байгаа юм уу да гэсэн бодлоодыг бол төрүүлсэн. Тэгэхээр ер нь бол энэ залуу сэтгүүлч нар маань би ч одоо бас дунд үеийн сэтгүүлчтэй орчлоо шүү дээ. Тэгэхээр одоо энэ залуу
сэтгүүлчд маань одоо нэг л юм бодох хэрэгтэй. Хүний захиалгатай ч байна уу, төлбөртэй ч байна уу, сэтгүүлчийнхаа ёс зүйг бариад сэтгүүл зүйн хэмжээг барьж явахгүй бол эргээд энэ нийгэмд төдийгүй өөрт чинь аюу хорон нөлтөө. Дээрэс нь одоо энэ а, хүнийг гүтгэн мушгин уйлах гэдэг энэ хууль одоо ингээ хэрэгжээд ороод ирэхээр яалтчгүй сэтгүүлч нар маань бас хамгаалалт бол сулрагнаа. Тэгэхээр биднээс нөгөө хэвлэлийн эрхчлөө, хэвлэн нийтлэг эрхчлөө гэдэг үндсэн хууль болоод одоо хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн дээр тулгуурлаж халтшгүй гэдэг байдлыг яриад идэг боловч яг үнэн ачир дээрээ сэтгүүлч нар ял авч байгаа тохиолдлууд маш олон байдаг. Энэ бол нийгэмд зарим нь дэлгэгдэж тавигдж байгаа, зарим нь дэлгэгдэж тавигдахгүй байгаа. За хөвчлэн бол яг мөнгөнд торгуулаад торгуулад явж байгаа. Тэгэхээр энүүнийг бол сэтгүүлч нар маань маш бодох ёстой. За яг дунд үеийн сэтгүүлч нар, ахмад үеийн сэтгүүлч нар маань бол мэдчихэл байгаа л та. За ерөнхийдөө хэм хэмжээг энэ төвшөнд барихгүй бол болохгүй гэдэг. Залуу сэтгүүлчд маань бол хэд их бас нэг нөгөө тухайн редакцийнхаа бодлогод хамаардаг юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар бас нэг нийгэмд хурдан танигдахын тулд хууц мэдээлэхийн тулд тухайн баримтаа шалгахгүйгээр тухайн одоо хүнлөө шууд одоо дайралт хийх ч юм уу тухайн байгууллага руу дайралт хийх ч юм уу ийм байдал бас сүүлийн үед бол нэлээд газар аваад байгаа. Тэгэхээр энэ бол нэгтлэхгүй байна л гэдэгтэй л ярьж холбож тайлбарлах гэдэг. Энэ дээр би бас яг асууя бодож исэн. Ер нь сайн сэтгүүлч хүн гэдэг бол нийтлэхээсээ өмнө үргэлж үр дагаврыг нь боддог тийм ээ. Ямар үр дагавар нийгэмд авчрах вэ? Сүүлийн үед бас миний анхаарлыг татж байгаа юм. Анхаарал татахын тулд одоо үннийг золиод тэгж ажиллаж исэн мэрэгчлэлтэн одоо өөрийн чинь бодит тэм жишээ байдгүй нэрийг нь дуртахгүйгээр яг үнэхээр одоо тийм практик үүдэр чинь тохиолж байсан уу? Ер нь бол зөндөө штэ. Энэ бол одоо бас дандаа л одоо таньдаг сэтгүүлч нар байгаа. Гэхдээ нэрийг дуртахгүй гэж хэлсэн юм чинь. Энэ бол аль болох хурдан одоо ингээд олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоо сошиал дээр бүгд пэйж ажиллуулж байгаа тийм. Энэ дээр аль болох хурдан одоо мэдээлэлээ дагагчаа хурдан өсгөөд анхаарлын төвд оруулаад за тэгээ ямар нэгэн байдлаар дагагч өгсөн энэ бол олонний анхаарлын төвд ороод ирэхээр тухайн байгууллагын санхүүгийн байдал ч гэсэндээ нэмэгдэн эдийн засгт нөлөөлнө гэдэг ийм байдлаараа мэдээллийг нэгтлэхгүйгээр маш хурдан уралдаж авах тавиад байна. Энэ бол төрүүлж тавихтай гол нь биш гэдгийг л ерөөсө хоёрдугаар тавьчихад байгаа юм л да. Нэгдүгээрт бол юу байх хэвээр гэхээр баримт байх хэвээр. Тэр тухайн мэдээлэл нь үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг ядаж нэг нөгөө талынх нь байр суурийг сонсдог, тэрийг сонсдог тэнцвэртэй байх хэвээр гэдэг зарчмыг л алдагдуулаад нэгтлийг бариад явчихад байна л да. Тэгэхээр энэ бол цаанаа ахаал нөгөө л эцдүүдтэй холбоотой асуудал гарч байгаа, санхүүтэй холбоотой гарч байгаа асуудал. Энийг яаж хийх ёстой юм бэ гэж бодохоор харилцаа холбооны зохицуулах хороо гэдэг юм уу, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл гэдэг юм уу, хэвлэлийн үргэлжлэн гэдэг юм уу энэ одоо мэрэгжлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс маань маш сайн дотроо бас шүүтүртэй байх хэрэгтэй. Дотроо шүүх засаглалтай байх хэрэгтэй. Одоо жишээ нь допинг хэрглэж байгаа бүхийг биднес үндэсний бүхий холбооноос барилдах эрхийн тодорхой хугацаанд хасдаг шүү дээ, допинглээс хамаарат гэдэг юм уу яг. Яг энтэй адилхан тухайн сэтгүүлчийг бас мэдээ хэвлэн нийтлэх мэдээгийн хязгаарлах тодорхой хугацаанд одоо бүр гэх нь одоо хайшин тэр хүнийг мэрэгчлэн тэгж болохгүй. Гэхдээ тэр хүнд бас нэг алдаагаа ойлгох тэр боломжийг нэг талдаа өгж байгаа хэлбэр аахгүй тэр хүнийг хамгаалж байгаа хэлбэр. Тэгэхээр үнэхээр өнөөдөр Ариунтлаа гэдэг сэтгүүлч худлаа мэдээлэл тараагаад хүмүүсийг төөрөгдүүлээд нийгмийг одоо ингээд нэг юм сонирм уур амьсгал үүсгээд гэдэг юм уу нэг хүний нэр хүндэд халдаад гэдэг юм уу тухайн байгууллагын одоо алдагдалд оруулах юм бол баримтгүйгээр мэдээснээсээ болоод тэгэх юм бол тэр сэтгүүлч зүгээр л өнгөрдөг. Хариуцлага тооцох систем маш доголдолтой гэсэн үг байна тийм ээ? Доголдолтой тийм. Яг нэг торгуул моргуул гэж ингээд явж ил байдаг. Тэгтээ тэр нь шүүх мөхтөр очиод одоо ингээд нэг хайхтар яахгүй тэгсээгээ тэгээд нэг уучлалтгүйсэн болоод ингээд өнгөрч байгаа тохиолдлууд байгаа. Тэгтээ хамгийн гол хохирогчт нь хэн бэ гэдгээр тухайн гүтгүүлсэн байгууллагаас гадна
нөгөө буруу мэдээлэл авсан хүмүүсийн тархинд чинь сууж байгаа. Мгм. Тэгэхээр нийгэм чи өөрөө одоо та мэдчихэл байгаа шүү дээ. Би нэг хоёлаа нэлээд дээр нэг ярьж байхад та ярьж байстай ер нь бол энэ нийгэмд нэг юм уцаар ярьж байсан шүү дээ. Мгм. Тэгсэн. Гар бараа мэдээлэл нэлээд түлхүү байна. Тэ Мгм. энэ дээр бол Мгм. бас их санаа зовж имзэглэж байна гэд тэгж ярьчихсан. Тэр бол надад бол нэлээд одоо бас гүнзгий туссан л да. Тэгээд Аха. тэрнээс улбалаад би бас нэг жоохон өөрийнхөө юун дээр өөрийнхөө одоо байрал дээр аналитик хийгээд Мгм. тэгээ бас нэг жоохон барилаа өөрчилсөн шүү. Маш их анзаарчихсан. Би тэрийг бүр өнөөдөр хэлье гэж би бодож байсан. Энтэй холбоотой бас асуулт яг бид хоёрын ярьжсэн талаар биш. Энэ зүг рүү би ганц хоёр асуулт асууя гэж бодож байсан. Тэгээ би дотроо саяны ярьжсэн юм дээр би нэмж асууя гэж бодлоо. Одоо ингээд мэдээллийн чанар маш их унаж, мэдээллийн боловсрал байгаа гэж хэлж болох бах тийм ээ. Мэдээллийн боловсрал байгаа энэ үед буцаад ингээд олон нийтийн итгэлийг сэргээхэд сэтгүүлч хүмүүс ер нь ямар үүрэг хариуцлах хэрэгтэй юм бэ? Манай сэтгүүлч нар маань ерөнхийдөө бол би нөгөө Монголд бас хамгүй удаан ажилласан 12 3 жил ажилласан. Тэгэхээр ерөнхийдөө энэ тухайн хэвлэл мэдээллийн салбарын цаана явж байгаа арын албанд явдаг процессуудыг ер нь бол мэднэ. Би ч мэрэгчлэрээ 4 жил ажил 4 5 жил ажилласан юм байна. Яг сэтгүүлчээр. Мгм. За тэгээд би чинь одоо продюсер гэдэг албан тушаалаар бас овоод жил ажилласан. Тэгэхээр нөө сэтгүүл продюсераар ажиллаад эхлэнгүүт гэдэг юм уу эсвэл аль бахлаад эхлэнгүүт нөгөө тухайн салбарынхаа тухайн ажиллаж байгаа байгууллагын арын процессыг мэдээд эхэлнэ л дээ. Өдөр тутмын сэтгүүлчнэр одоо мэдээний гүйж байгаа сэтгүүлчнэр бол тэрийг анзаарах, мэдэх ер нь бол боломжгүй, дээрэс нь бас мэдэх шаардлагач байхгүй. Мгм. Яг тэр хүмүүс чинь зөвхөн өөрсдөө ажиллаа гэдэг ингээд нөө цалингаа авдаг аваад ингээд явж байгаа учраас. Тэгэхээр энэ дээрээс юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр тухайн байгууллагын яг цаана арга хүчний ард нь юу болдог вэ гэхээр нөгөө мэдээж л байгууллагын ажилчдын цалинг тавихын тулд биднээс мөнгө өсгөх ёстой. Продюсер Мгм. гэдэг юм уу албатын дараа нар мөнгө өсгөх ёстой менежментийн багийнхаа. Тэгэхээр энэ мөнгийг яаж босгох вэ гэхээр нөгөө сэтгүүлчдийнхаа мэдээлэл дээр тулгуурч босгоно тийм үү? Сэтгэл зүй салбар дундаа мэдээний алба бол тухайн телевизийн ерөөсөө л зүрхэн гэж хэлж болно. Мэдээ. Мгм. Тэгэхээр нөгөө сэтгүүлчнэр дээр тулгуурлаж мөнгө олгож байгаа газар чинь мэдэн дээр нь за энийг ингэчээ. Зарим тохиолдолд бол бодлохоор энэ байгууллагыг жоохон манахтай гэрээ хийхгүй байхад шүү. Тэгэхээр энүүнийг нэг жоохон хөнгөн тий жоохон одоо наавал яа тий. Тэгэх юм бол надад бол чинь хаалтан гэрээ хийчих юм биш үү гэдэг. Ийм байдлууд бол нэлээх байгаа л да. Юм. Байгуулгын ашиг сонирхол даваад явчих нь байна тийм ээ? Санхүү. Мгм. Тэнгүүд тэрний чинь хинээр бэлдүүлэх вэ? Нөгөө сэтгүүлч дээрээ бэлдүүлнэ. Тэнгүүд нөгөө сэтгүүлч нар чинь за цалингаа авч байгаа юм чинь за яг хөө ингээл явчих байгууллага хамгаална гэсэн байдлаар ингээ хандаад явж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг л юмыг одоо нийгэмд ямар байдлаар ажиллавал хүмүүсийн итгэл буцаж сэргэх вэ? Аль телевизийн мэдээнд илүү итгэх вэ? Аль сэтгүүлчийн мэдээг илүү бодиттой, чанартай гэж хүлээж авах вэ гэдэг тэр энэ бол нөгөө сэтгүүлчийн хувь хүнийх нь ёс зүйтэй шууд холбоотой. Мгм. Хувь хүний ёс зүйг хаана төлөвшүүлэх ёстой юм бэ гэдгээр мэдээд биднес ч нөгөө мэрэгжлийн ёс хувь хүний ёс зүйч угаасаа л тэгэл нөгөө цаанаас л одоо гэрийн хүмүүжил гэдэг юм уу ингээл нэм байж байгаа шүү дээ. Мгм. Мэрэгжлийн ёс зүйг хаана төлөвшүүлэх ёстой вэ гэхээр сургуульд. Их сургуульд. Их сургуулийн багш нар бол одоо суурь сэтгүүл зүй, мэрэгжлийн сэтгүүл зүй, за сэтгүүл зүй ёс зүй гэдэг хичээлүүд тусдаа ордог л доо. За ёс зүй хичээл дээр нь бол нэлээд сайн би бол сургалтынхаа хөтөлбөрийг энэ ихтэй сургуулиуд бас өөрчлөөсэй гэж боддог. Ягаад тэгэхээр биднүүсийг яг сурж байгаад биднүүс чинь тийм хуулийн үзэг байхгүй. Мгм. Тэнд чинь нөгөө сэтгүүлчид хариуцлага хүлээлгэх хуулийн биднүүс чинь нэг ч үзээгүй. Мгм. Үгүй програмд байхгүй. Тэр хуулийг одоо бас програмд нь оруулж байгаа сургууль байгаа болов би бол бас яг сайн мэдэхгүй байна. Гэтэ ер нь биднүүсийг үед бол байгаагүй. Тэгэхээр энэ бол маш чухал. Ийм үүрэгтэй, ийм хариуцлагатай гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө л байдгаараа бах байдгаараа байгаал ингээл бичээлэх юм бол нөгөө нэр хүнд нь улам унаалаа. За дээрэс нь
Одоо энэ Монголын бас нэг овоо гайгүй олон дагагчтай, олон уншигчтай сайтууд байна. Аа. Энэ сайтын эрхлэгч нар байна тийм мэдээний өрөөг базж байгаа эрхлэгч нар байна. Эднээс бас нэг жоохон яг өөрсдөө мэрэгжлийнхөө ёс зүйг бариад бусад орж ирж байгаа шинэ залуу сэтгүүлч нартай үлгэр дуурайлал үзүүлэхгүй болвол яг энэ салбар бол өөрчлөгдөн гэхэд бол хэцүү. Яагаад тэгэхээр яг л нөгөө эрхлэгчийнхаа юм уу нөгөө хуучин байсан ах эгч нарынхаа юм уу яг эднүсийн манерээр яваад идэг. Ер нь яг нэг цойлж гарч ирэхгүй яг л эрхлэгч нэг жоохон шантаж маягийн төхөр байх юм бол одоо залуу орж ирж байгаа хүмүүс аяндаа явсараа шантаж болчихдог байхгүй. Аа. Өөрчлөгдөхгүй. Тэгэхээр энэ эрхлэгч нар өөрсдөө засаж ээж бас энийг өөрчлөх боломжтой. Тэгэх юм бол энэ хүмүүсийн итгэл бол мэдээж одоо тэгтээ сайн сайтууд байна л да. Би бол бас яг сайн сайт нэрлэхэд гэх юм бол нийт цэгийн нэг нэрлэнэ. Аа. За нийт цэгийн бол бас өдөрт нэг 90 орчим мэдээ ордог гэсэн шүү. Аа. Болгон 90 орчим гадаад дотоодын мэдээнүүд 90 орчим мэдээ орж байгаа. Редакцийн бодлого нь бол дажгүй сайн. За дээрэс нь бас нэлээд баримтанд тулгуурласан явж харагддаг. За мөн их сурвалжийг бол маш сайн дурддаг сайт. Бусад одоо яг ингээд тэр сайн ингээд хэлчихээр бас буруу галаа л да. Ягаад тэгэхээр энэ чинь нөгөө дагагчийнхаа тооноос хамаагүйгээр үнэхээр олон дагагчтай байлаа гэд сайн сайт, сайн хэл мэдээлэл хэрэгсэл гэсэн үг биш л дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг хідэн эрхлэгч нар хоорондоо ярьж байгаа л за ерөнхийдөө бол энэ группийг ингэн тэгнэ гэдэг. Эн чинь ингэж явсаргаал нөгөө залуу сэтгүүлчнэр дээрээ магадгүй нэг жилийн дараа нөгөө залуу сэтгүүлчнэр чи яг адилхан яриаг ярьсан сууж яадаг. Тэгэхээр энэ нэг ер нь бүтцээр нь өөрчлөхийн тулд редакцийн бодлогыг маш сайн барих хэрэгтэй. Дээрээс нь эзэдүүд ер нь энэ хэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд бас би их бага оролцоосоо гэж боддог. Тэгвэл тэр болгоо оролцож байгаа шүү дээ. Энэ бол яг дээр үеэсээ л байсан юм. Ингэж бичмээр байна, энийг ингэж бичмээр байна, энийг магтмаар байна, тэрийг муулмаар байна гэдэг юм уу те. Иймэрхүү үүрэг даалгавар бол зөндөө ирдэг. Надад тийм юмнууд зөндөө тулгарч л байсан. Уучлаарай яриаг нь тасалчлаа. Ер нь зарим сэтгүүлч хүмүүс одоо үнний талд биш илүү өөртөө ашигтай талд үйлчлээд байна гэдээ энэ ярьж байгаа бол яриад бидгэн тэгвэл системийн ер нь бас шахалт гэж хэлж болох юм байна тийм ээ тухайн байгууллагын. Нөгөө талдаас хувь хүний ёс зүйн уналт байж байгаа тийм ээ. Тухайн хүн өөрөө ёс зүйтэй хүн үү? Заавал тэр ах эгч нараа дагах ёстой юу тийм ээ? Тэгээд ер нь өнөөдөр ямар мэдээ чухал вэ гэдгийг хэн шийддгийг Монголын нийгэмд их уншигдсан мэдээ чухал юм уу эсвэл чухал мэдээ уншигдах ёстой гэж боддгоо сэтгүүлчний хувьд? За их уншигдсан мэдээг бол яг сайн мэдээ гэж хэлэхэд бол бас их өрөөсгөл ойлголт болчихно. За миний бодлоор бол ер нь одоо ингээ өдөр тутмынхаа одоо манай одоо миний хөтэлдэг сайтыг сүүлийн 7 хоногт 3.8 сая хүн хандсан байсан. Хандсан ба. Сүүлийн 7 хоногт би яг түрүүхэн бас таныг асууж магадгүй гэж одоо харж байсан. Сүүлийн 7 хоногт 3.8 сая хүн манай одоо пэйж хуудас руу хандаж манай сайтын мэдээг уншижээ. Би юуг нь онцолж хэлэх гээд байна гэхээр нийгэм бол хар талдаа мэдээг илүү сонирхож уншиж байна. Ийм ер нь гэгээлэг за ингэсэн байна, тэгсэн байна гэдэг арай нэг юм гэгээлэг мэдээлэлүүд бол ер нь хандлт багтай. За насны ангиллаар бол манай за нэг 18-аас 24 5 хүртэлх насныхан бол бас мэдээнд жоохон сул талтай байгаа шүү унших нь. Яг энэ талаараас би асууя бодож байсан. Ер нь сонсогчтой хоёлоо өөрийнх нь энэ журнаас эмэнийг танилцуулсан дээр гэж бодож ин эхлээд тэгэхээр юуны тухай яриад байна гэд зарим мэддэггүй хүмүүстэй. За Ариукогийн маань ажилуулдаг онлайнаар одоо ажлаа алсаас хийгээд байж байгаа шүү дээ. Олон улсын мэдээ гаргаж ийн Монгол хүмүүстэй Европт амьдардаг Монгол хүмүүстэй зориулсан мэдээлэлүүд өгч ийн Монголд байгаа хүмүүстэй Европын амьдралыг танилцуулсан гэдэг ингээд олон төрлийн мэдээ гаргадаг байж байгаа. Тэгээд 33 мянга бүр давсан дагагчтай болсон байсан тийм цөөхөн одоо хугацааны хооронд маш олон дагагчтай болсон гэж би харж байгаа. Тэгээд чиний одоо энэ
өдөрт гаргадаг энэ олон мянган хүнд өдөр бүр мэдээлэл хүргэдэг энэ өөрөө чинь Facebook хуудсын талаар яагаад энэ хуудсыг нээх болсон юм? Ер нь хинлүү чиглэсэн ийм мэдээллийн портал байж гэнэ үү? Энэ талаас жоохон тодруулах уу? За тэгээд одоо Герман дээр 3 жил гарсан болж байна. За тэгээд ирээд эхний сард бол ирсэн хүн чинь тэгэл ойр орчимтойгоо танилцсан, энэ нутаг өрөнтэйгоо танилцсан тэгэл одоо ингээл явждаг юм байна байлээ л дээ. Тэгээ хоёр дахь сараас энд чинь шууд ирээд нөгөө юм ажил төрөл гэх юм уу те одоо боломж байхгүй. За тэгээ хоёр дахь сараас би ч одоо гэртээ байжлаа. Би ч Монголд бас ажиллаж явах хугацаанд бол бас яг нэлээд контакттай ажилт байсан. Өдөрт би чинь 40-с 50 утасны дуудлага хийдэг. За тэгээд бас нэг 5-аас 10 хүнтэй уулзалт бол байнгын хийдэг. Нэлээд актив амьдралтай байсан байхгүй. Завгүй хүн байсан байна шүү дээ. Тэгээд өдөрт ингээд миний утас 40-50 удаа дуурна бүгднтэй. Тэгжээд ингээд Германд ирсэн. Би ч ажилласаа гараад тэгэл Герман руу нисхийнхаа өмнөх өдөр ажиллах гэсэн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө яг явган явтлаа нөгөө актив амьдралаар байсан гэсэн. Тэгэнгүүтлээ би чинь Германд ирээд 1 сарын хугацаанд ойр орчимтойгоо танилцаад нөгөө амьдарч байгаа хот тэмдэртэйгээ танилцаад ингээ сайхан байж хагаад 2 дахь сараас нь яг нөгөө аргагүй зарчмаараа өөдөж хэлсэн л дээ. Үгүй шин ч одоо би ч одоо яг юу хийх хэлээ, яах хэлээ. За илүү эн чин гэл ингээд бодож жагаад тэгээд нэг өдөр Facebook нэлээд сайн үзээ тэр өдөр. За би одоо пэйж хуудсууд мууцууд юу гэдэг юм бэ? Тэгээ бид нар ч нөгөө тим юм ал их сонирхож орно шүү дээ. Одоо мэргэжлийн Франц дахь монголчууд, Чехийн монголчууд гэх тим группүүд рүү ороод орчин орчны одоо ямар хөө гэдэг юм бол хүмүүс нэндээ юу ч гэдэм бол гэл ингээд үзээд байжсэн чинь тэндээс нэлийн төөрөгдүүлсэн юмнууд зөндөө гарч ирсэн л дээ. Жишээ нь одоо жолооны үнэмлэх ингэдэг гэсэн нь одоо төлбөр нь 3000 гэсэн үннөө худлаа юу гэж зарим доор ингээд хүн болго өөрийнхөө өнцгөөс хариулсан өөрийнхөө юугаар одоо яг мэдж байгаа төвшөндөө хариулсан тий эсвэл бол одоо мөнгө солиулах гэсэн энэ одоо аль нь зөв аппликейшн бэ аль нь одоо найдвартай хүн бэ гэдэг энэ эргэлзээтэй мэдээлэлүүд аяга олон байсан байхгүй. Тэнгүүд нь би юу гэж бодсон гэхээр за тэгвэл би ер нь юу яаж болох юм бэ штэ. Энэ пэйж хуудас группүүдийг нэгтгэхэд нэг вебсайт болгочвол болох юм байна. Пэйж гэхэр чи нөгөөд байгаа бас яг адилхан болж штэ тий. Тэнгүүд би тэгвэл вебсайт хийчих юм бол энэ мэдээллүүдийг цуглуулад бүгдийг тавих юм бол хүмүүс яг ихтгэлтэй найдвартай мэдээллийг авч чадах юм байна. Тэгэхээр түрүү энэ миний эзэмшсэн мэрэгжил учраас хүмүүс ч гэсэндээ би яг найдвартай мэдээллийг түгээж чадах юм байна. Энэ нь надад ч хэрэгтэй эргүүлээд одоо Европт амьдарч байгаа монголчууд төдийгүй одоо Монголд байгаа хүмүүс ч гэсэндээ бас мэдээлэл авахд энэ яванд айгүй зүгээр болох юм байна гэдэг юм хэлээд одоо энэ манай вебсайтын одоо ерөнхий өнгө төрх инженер талаас нь ажилладаг цогтойг залуу байдаг. Тэр дөрөвгөө яриад заах нь одоо ингээд жоохон юм ингээд бодоод байна. Энд одоо ингээд бас нэлээ завч хөлөө нэлээ их гарах юм шиг байна. Угаасаа амар завч хөлөө гарсан надад чинь. Тэгээд юм хийх хэрэгтэй байна. Тэгэхээр ерөөсөө яг чаддаг юм хамгийн түрүүнд хий гэж бодож байна. Тэгэхээр энүүнийг ингээд ийм вебсайт ийм санаа байна гэдгсэн манай дүү нэлээд сайн дэмжсэн. Окей, надад ч амар гоё санаа байна. Та ямар юу байгаагаа ямар одоо платформ өсөж байгаагаа та бичгийн заасан дээр зурчих гэхгүй. Бид энэ journalist юм нэг зурж ил бичгийн заасан A4-ийн заасан дээр за journalist гэж нэр өгье доо. Журналист гэдэгтэй ойролцоо. Гэтэ энэ journalist гэдэг чинь ямар нэг утгагүй байхгүй. Ямар нэг утгагүй. Ер нь ингээд journalist гэдэг чинь юм нэг юм Франц жим шиг за тэгээд журналист гэж байгаа юм шиг, журналч гэж байгаа юм шиг, тэгээд тэмдэглэлч гэж байгаа юм шиг айгуу гоё ингээд хүмүүст хэлэхэд айгуу гоё болчих юм шүү гэдэг байдлаараа за journalist гэж бичээд өгье. За тэгэл нөгөө нэг за энд нь ийм мэдээлэлүүд байх юм бол нэг зарын булантай байх юм байна. Энэ нь үнгүү цэг юм шиг ажиллавал зүгээр юм байна гэх нөгөө шалгарсан сайтуудын мэдээллүүд одоо булангуудыг бүгдийг шингээхийг ингээл шингээгээд бичгийн заасан дээр зураад нөгөө дүүрүүгээ
мессенжерээр явуулсан. За нэг ийм л юм үсэж байна. Аа. Тэгээ нөгөө дүү маань таг болцсон байж байгаа. Тэгээд нэг 2 3 7 хоногийн дараа та нэг над руу нэг линк явуулаад та энэ лүү нэг ороод үзтээ би нэг ийм юм хийчихэд байна гэдгсэн. Тэгэл манай яг journalistic миний эхлэл нь ер нь Төрсөн юм байна тийм ээ. тавигдсан учиртай. Аа Тэгээд за. энэ чинь анх чинь нөгөө биднес чинь битэр чи ярьж байгаад за юу яа дөө Германыг голоо бариад тэгээд энэ ойрхон Чех, Франц, Унгар, Итали гэдэг ингээл Европын хэдэн том улсуудыг баруун Европыг ингээ барьчил зүгээр юм шүү гэдэг ингэж ярьж байгаа сүүлдээ ч одоо за хоёлаа Шведийг оруулах хэрэгтэй юм байна. Энд ягаад тэр монголчууд айгүй их байна. Аа. Унгарыг бас ингээд оруулъя монголчууд монгол оюутнууд ихтэй юм байна гэд ингэж явсаар байгаад одоо нэг яг 9 10 орны яг албан ёсны хаягтай. Гэхдээ манай дээр бас Солонгос, Хятад мэдээ сүүлийн үед их оржлоо. Аа. Солонгосоос аюу хандлт өндөртэй шүү дээ. Аа. Аа за баяр хүргэе амжилт хүсье. Тэгээд Хариука одоо ингээд өөрөө чинь би онлайн сэтгүүл зүйд одоо хөл тавьсан гэж ярьж болох уу? Онлайн сэтгүүлч гэж ярьж болох уу? Болно. За онлайн сэтгүүлч нэр нь надад маш их таалагдсан. Би болохоор шууд журналтай сэтгүүл зүй гэсэн утгаар шууд уншаа явцсан. Тэгэхээр тоор бас их сэргэлэн байна штэ. Ингээд хүн болго өөрийнхөө одоо нүдээр унших нь штэ. Нэр Франц ч юм шиг сонсогдож чинь бас нэг талаас. Би болохоор шууд журнализмустай германаар сэтгүүл зүйтэй холбоотой гэд шууд танай хуудсыг тэгээ өөр дөр ойлгоод авсан байсан. Тэгэхээр онлайн сэтгүүл зүйд ер нь энэ бичих ур чадвар судалгааг маш их системтэй одоо яг сэтгүүлчийн мэрэгжлэр сурчсан энэ хүний давуу тал ямар вэ? Маш их давуу тал болж гинөө. Яагаад гэж асууж ин гэхээр ер нь сэтгүүлчээр сураагүй мөртлөөсөө сэтгүүл зүгээр сураагүй мөртлөөсөө маш олон дагагчтай болсон сошиал медиад өөрийн гэсэн нэлээд их хүрээлэлтэй болсон тийм бас инфлюенсерүүд нэлээд их болсон байж тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсээс сэтгүүл зүг үнэхээр үндсээр нь сурцсан хүний ялгаа юу харагдаж байна? Ямар давуу тал харагдаж байна? Одоо манай би ч одоо юмыг ярихаар жоохон суурьаар нь ярих гэдэг нэг тийм юутай муу зуршилтай. Зүгээр. Бид нар одоо Монголд одоо сэтгүүл зүйн салбараар үйл ажиллагаагаа бишээ сэтгүүлч бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа их сургуулиуд зөндөө байгаа шүү дээ тийм. Энэ дундаас хүмүүнлэгийн ухааны их сургууль бол бас яг хэл устай гэдэг утгаараа бас жоохон давуу талтай оюутнууд нь бас нэлээд өндөр хэлний боловсралтай. За би ч нөгөө Монгол Улсын боловсролын их сургууль буюу хуучин багшин дэдийг төгссөн. Багшин дэд бол бичих талдаа, найруулга талдаа бол үнэхээр сайн. Энэ бол хамгийн сайн. Дандаа ихэвчлэн одоо энэ томчууд одоо сонингийн томчууд багшин дэдээс гарсан байдаг. Хөөс бол бас жоохон практик талдаа сайн. Тэ одоо телевизийн сэтгүүл зүйд юм тэр талдаа сайн. Багшин дэд бол миний төгссөн боловсролын сургууль бол бас бичих талдаа, найруулга талдаа илүү их сайн. Одоо нүдрийн сонингийн ганчмэгч байна, за эмүүчин байна гэдэг ерөнхийдөө бол хэлвчийн чиглэлээр бол үнэхээр сайн. Энэ нь бол үнэхээр том давуу тал болж байгаа юм л да. Би ч өөрөө сонинд урд нь нэг ч ажиллаж үзээгүй. Вебсайтад ерөөсөө ажиллаж үзээгүй байхгүй Монголд байхдаа. Би нөгөө шууд төгсөөл дандаа телевиз рүү ажилласан. ETV-гийн ETV телевиз шүү дээ. ETV-гийн мэдээний албанд анх сэтгүүлчээр их сургуулаа төгсөж ороод тэр үед ETV дөнгөж байгуулагдчихсан. Яг тулгын чулуугийн тавилцж байгаа л тэндээ 3 4 жил ажилласан биш бас. Тэгээд араас нь синий телевизэд байсан. За тэгээд өөрөө нэг үндэстэн гэдэг нэг телевиз байгуулад. За өөрийн телевиз байгуулсан юм тийм ээ? Тийм, үндэстэн гэж телевиз. Одоо нэг 2 3 ах нартайгаа нийлээд зарим нь найруулагч, зарим нь маркетингийн чиглэлээр ажилладаг. Манай нэг хуур ах нар байдаг. Технологитой нийлээд үндэстэн гэдэг нэртэй үндэсний телевизтэй хандурнаа тэр үед ч. Үндэстэн гэдэг нэртэй телевиз байгуулад тэгээд тэрийг бас нэг 3 жил хэрэгтэй явуулж байгаа. Тэгээд телевиз угаасаа нэг санхүүжилт жоохон темхэн болоод эхлэхээр тэгээд бас хүнд бизнес л дээ. Тэгэхээр за ерөнхийдөө бол ариу энэ дээр бол жоохон хүч тутах юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар биднээс бас яг боловсон хүчин гэдэг тал дээр ингээд ажилуулад явъя гэхээр нөгөө хүмүүсийг одоо цалин бүлгээс ахуулаад асуудал их тулгарч байсан. Тэнгүүд л за энэ бизнесийг одоо ерөнхийдөө болио гэж бидэд орос юмнуудаа ингэж жуугаж аваад ингээд
салаад тэгээд дараа нь би чинь SBN телевизэд очоод SBN телевизийн мэдээний албаны биш нэвтрүүлгийн албаны дараагаар 2 жил гарсан байгаад тэгээд продюсераар томилогдоод Аа. тэгээд ингэ ажилласан. За энийг юу гэдээ ярьж ийн гэхээр дандаа телевизээр явцсан ч гэсэндээ миний нөгөө нэг их сургууль сурсан нөгөө нэг бичих чадвар байна байгаадсан байхгүй. Аа. Сайн багш нарын шав. Аа. Аа. Яг тэгээд нөгөө бид заахын мэдээ ингээл телевизийн мэдээ, сонингийн мэдээ хоёр ч өөр л доо нэг нь ингээд нөгөө хүмүүст ярьж ойлгуулдаг. Зөв зөв Яриг аа. бичдэг телевизийн мэдээ. Сонингийн мэдээ бол хүмүүс нөгөө уншиж ойлгуулдаг. Уншиж ойлгодог учраас нөгөө тийм бичгийн хэлээр бичдэг. Тэгэхээр миний анхны скил бол ерөөсөө яг л бичих юм бэл. Тэгээд бусад хүмүүсээс та юугаар ялгаатай давуу тал ажиглагч байна гэдээ асууж штэ. Энэ манай сайтын Journalist MN-ийн ерөнхийдөө мэдээний найруулгууд бол бас их чамлалтгүй л гэж би боддог. Яг тэгэхээр гадаад орчуулгын мэдээний энэ чинь дандаа орчуулгын мэдээ тавьж байгаа гэсэн үг шүү дээ. Аа. Орчуулгын мэдээ энэ гадаад үг хэллийг монгол хэл рүү яг оновчтой үгээр нь яаж уулгад тавих юм бэ гэдэг дээр нөгөө бидний нөгөө бичгийн хэл чинь яг одоо хэрэг болж ашиглагдаж эхэлж байгаа. Тэгээ журналистик менеж ажил одоо ингэж хөтөлбөрийн тулд чи миний нөгөө герман хэлний мэдлэг чинь бас сайн байх ёстой шүү дээ. Би ч бас энд нөгөө герман хэлний курст нь суугаад бараг жил гарсан суусан. Тэгээ бас нэг мэдээ зэтэйгээ арай өөр төвшөнд ойлгодог, уншдаг болоод дараа нь энэ Германы бас нэг хэдэн нөгөө гадны одоо хүмүүст зориулсан арай нэг юм амархан хувилбарын мэдээний сувгууд байдаг шүү дээ. YouTube бичлэг энтрээ тавьсан байдаг. Тэднээсээ анх их үздэг байлаа. Тэгэл дараа нь бол яг үндсэн мэдээнүүдээ ингээ уншаад ойлгоод за тэгээд одоо юм ч тэгээ хөгжчлөөдөө үнэхээр мэдгүй юм уу байх юм бол тэгээ слайдаж харна. Эсвэл бол одоо бас орчуулах тий. Орчуулгын машинууд байж байна хаа. Байна шүү дээ. Тэднээсийг ашиглан. Гэтэ шууд тэднээс бол 100% найдаж болохгүй. Үгнүүд бол үнэхээр их манай яг одоо монгол хэлний үгнүүдээс зөрөөтэй утга болох утгаар үгнүүд их түгээмэл ашиглагддаг. Тэр бол яг нөгөө цаадлын бичиж байгаа алгоритм тийм баг л та. Арай их хэрэглэж байгаа үгнүүдийг л наашаага шийддэг баг. Тэгэхээр тэрэнд бол автаж болохгүйгээр хүмүүст ойлгомжтой хэлбэрээр хүргэхийн тулд бас нэг их хэлдэ бас бүрэн дүүрэн ойлгох тий. Энэ маань энэ чинь бол нөгөө их сургууль аягүй сайн зааж гисэн баг. Нэг юм хэлчихв, нэг нууц юм хэлчихв. Ариука. За баярлалаа. Ариука нэг нууц юм хэлж болох уу? Болно. Чамтай холбоотой. Сүүлийн үед ялангуяа би сүүлийн 2 сараас чиний мэдээллийг чинь нэлээд бас зөв зүйтэй үнэн ингээ бодит мэдээллүүдийг би хэлсэнтэй хар биш. Гэгээлэг талдаа бас мэдээллүүд эсвэл хүний мэдлэг мэдээлэлд үнэхээр хэрэгтэй. Тийм мэдээллүүд илүү их бас ороод ирдэг болцсон болохоор би сонирхоод ингээ хардаг байхгүй. Тэгээд мэрэгжлийн өвчин юм болов мэдхгүй 2 удаа би за мэдээ гэдэг юм бол маш чамбай нэлээд одоо нихур шалгаж ээж сая хоёлаа энэ талаар бол ярьчлаа тий. Тэгэхээр мэдээ алдагдсанаас эсвэл санаандгүй буруу бичигдснээс гадаад хэлээс орчуулж байгаа учраас буруу дутуу ойлгогдчих гэдэг утгаар тэнд бас хамт би санаа тавьдаг юм шиг байна. Тэгээд хүний мууг үзэх гэж биш 2 удаа одоо редактороор ажилласан шүү дээ чиний мэдэн дээр. 2 мэдээг чинь бүтнээр бид нар завгүй учраас бүх мэдээнүүдийг чинь унших би боломжгүй. Тэгээ 2 яг таарж уншиж, ер нь хаяа таарж уншдаг угаасаа. Тэгээ 2 удаа би албаар ингэж хянсан. За энэ мэдээ зүг бэ нүү би Германы мэдэн дээр би өөрөө мэдээх үздэг хүн учраас Германы мэдээтэй тулгаад шалгаад тэгээ би айгүй баярлсан. Окей, ямар ч гэсэн санаа зовхон байхгүй мэн гэд. Үнэхээр яг ингэж утга төгөлдөр яг гаргая гэсэн санаанууд нь гаргацсан. Тэгээд ахиж халах байсан. Тэгэхээр над шиг ингээд хяндаг бас нэг хүн байдаг гэж болно шүү дээ. Тэгэхээр маш их хариуцлагатай ажил тийм ээ. Тэр утгаараа би хэлж ийн л да. Баярлалаа. Тэгээд энэ нөгөө мэдээний их сурвалж чинь өөр айгу чухал. Одоо биднээс чинь яг дэлхийн том хэвлэлгээд BBC гэдэг юм уу, CNN, Reuters итгэх одоо бас 100% итгэж болохгүй байхгүй. Яг тэгэхээр эдгээр чинь өөрсдөө тэгэл цаана Америкийн одоо
мэдээллүүд нь илүү давмгай явдаг. Оросын одоо мэдээний сайтуудад бас 100% итгэж болохгүй шүү дээ. Биднес ч хоёр талаас нь үзэх ёстой. Германы одоо Bild ч гэдэг юм уу те одоо нэлээд шар талдаа бичдэг сайтуудад бас 100% итгэж болохгүй. Биднес ч 70% итгээд үлдсэн 30% нь биднес бусад их сурвалжуудаас хайж олох ёстой л доо. Зөв зөв. Одоо Чехийн мэдээ Bild дээр тавигдсан байлаа гэж бодоход тэр зөвхөн Bild-ээс нь хараад биччих биш, Чехийнх нь одоо сайтуудыг нь ухаж үзэх ёстой. Тэгэхээр яг их сурвалжуудыг нь олж авч жагаад тэгээд нийлүүлээд багцлаад тавьж иж биднээс нөгөө нэг тэнцвэртэй мэдээллийг бодиттой үнэн их сурвалжтай мэдээллийг ингэж хүргэж байгаа. Ямар ч байсан маш уйггүй ингээд монгол хүмүүстээ мэдээллийг бол өдөрт хэд хэдээр нь ингээ хүргээ байж байгаа. Тэгээд маш баяртай байж байгаа. Тэгээд бас нэг юм мэрэгжлийн сэтгүүлч хүн ажиллаа хийгээд олон хүмүүстээ мэдээлэл өгөөд иж штэ. Энд чинь бас Чех, Герман гэхгүй хилээ бүрэн дүрэн ойлгоогүй бидэхгүй бас хүмүүс байж байгаа. Тэ эсвэл мэдээнээс хол гадаад хэлээр болохоор уншдаггүй энэ төр хүмүүс байж байгаа штэ. Яа, таны яг над санаа чи бас яг энэ сайтыг анх хийж явах надад тулгарч ирсэн байхгүй. Яг надад бодитоор тулгарч байгаа шүү дээ. Дөнгөж ингээд ирээд удаагүй байж идэл энэ нийгэмд тасгаж чинь бас юм л болж байгаа шүү дээ. Биднээс чинь тийм хавхаас ахуулаад асуудал үүсчихсэн. Тэгэл одоо дөнгөж ирээл за нэг би чи ирээд нэг удаагүй унаа тэр аваад тэр нэг Монгол үнэмлэхээр нэг 6 сар барьж болдог. Тэгээд нэг машин дээр авсан байсан. Тэгээд явж исэн жишээ нь би нэг хотоос нөгөө хот хоорондоо нэг 30-аад км-ийн зайтай хоорондоо ойрхон. Тэр хотоос нэг хот руу явж хагаад орой явж хагаад тэр намайг нэг машин дагаал байсан байхгүй. Тэгээд би ч санааж оргийн одоо ягаад дагаад байгаа юм бол би нөгөө жоохон хаширлаад чинь хот Германы хот хоорондын зам чинь нэлээд нарийнхан шүү дээ орнот тэр нам. Тэгээд тэн дээр нэлээд удаан явал гэсэн би. Тэгээд би ч аваараа татчихад за энэ хажуугаар зөрчихгүй юм бахта би одоо ингээд удаан явна гэдэг. Ингээд явж байсан би яг өөрийнхөө амьдардаг хот руу яг даваад ороод ирсэн чинь ингээд миний одоо машины уртлын замыг 3-4 одоо цагдаагийн машин ингээ хаагаад зогссон. Тэгээд цагдаа нар наваа хүлээж исэн байхгүй. Тэгээд чинь за юу болов аа. Одоо чи ингээд амар шок болчих. Чүү шин чи юу болж нөө. Гэлтэй тэр үед чинь бас ингээд нэг шууд ингээд айгуу сайн ойлголцохгүй шүү дээ. Дөнгөж ирээд удаагүйсэн ил бас чаддаг. Зүгшрээгүй. Тэгээд л энэ асуудал үүсч эхэлж байгаа юм л да. Тэгээд л яах вэ? Эндхийн цагдаа нар одоо манайхан шиг зам дээр зогсдгүй ингээл зогсож шалгах шаардлагатай бол стоп гэсэн бичээд арчаал араас тагаал явж илээ. Тэрийг одоо жишээ нь мэдгүйгээсээ шалтгаалаад өөрийгөө нэлийн тийм жоохон ингээд тэр үедээ би ч амар тийм хүнд байдалд орчиж байгаа юм шиг сэтгэл зовчиж байгаа юм чи. Бөөн цагдаа зэрэгэл болоод бөөм уу. Зогс гэсэн тохиог нь харахгүй яваадсан юм тийм ээ. Тэгээд дээрээс нь цагдаа нар нь ингэж ажилт юм байна гэдгийг мэдэхгүй байхгүй. Монголчууд санаал зам дээр зогсож байгаа л дохиол зогсоо үлгээ шалгуулаад ингээл явах юм баг гэсэн чинь энд чи ерөөсөө тэхгүй. Дээрээс нь тэгэл би яг нэг намайг тайлбарлаж өгөхдөө хэд удаан явсан гэдгээр шалгасан байлээ. Тэгэхээр нөгөө ямар нэг байдлаар согтуурлах хундаа хэрэгэлсэн байж болцшгүй гэдэг байдлаар учраас шалгаж байгаа гэдэг. Энд чинь л жишээ нь одоо дөнгөж ирж байгаа хүмүүст бас л мэдээд авах юм баггүй. Тэгэхээр энэ бүгдийг анх яг ингээд хүмүүст хүргэх юм бол монгол хэлээр хүргэх юм бол хүмүүс ингээд мэдээд авчих юм байна да. Жишээ нь одоо ингээд хогоо яаж ангилж хайх юм те. Тэгэх юм бол хэдэнд одоо 40 евроны торгуултай юм уу? Газар хотод арай өөр байгаад тах шиг байлээ. Тэгтээ энэ бол 100 евроны торгуултай юм уу те? Буруу хог мог ингээд аял барьвал гэдэг юм. Энэ миний эхлээд ингээд сураад сурхаас өмнө эхлээд өөрийнхөө хэл дээр бүрэн дүүрэн мэдээллийг авчаасаа гэдэг үүднээс бас яг өөрийнхөө жишээн дээр харж байгаад энэ journey site-ыг бас яг ихний санаанууд бас дэгж орж ирсэн шүү. За баярлалаа. Сонирхолтой төрөж нөгөө нэг цагдаа ингээд намайг зогсоосон гэсэн шүү дээ. Нөгөө бичиг ирж байгаа шүү дээ. Нөгөө шүү. Захиагаар тэгээд захиа ирсэн чинь монгол бичгээр ирсэн шүү. Кириллээр биш нөгөө эртний монгол бичгээр, босон монгол бичгээр. Өө тийм үү? Оо ямар сони яа. Тийм тэр надад. Тэр сонирхолтой минь бас. Ариука буцаад хоёлаа Монголд исэн ажил руу нэг орё гэж би бодож байна.
Аа. Тэгээ Монголд ингээд ажиллаж байхдаа ер нь энэ баримтыг нийтлэх юм бол аюултай байж магадгүй гэсэн тэгж мэдэрчээсэн тийм тохиолдол чамд байсан уу? Тэгэд тийм тохиолдол хэрэг байсан бол тэрийг нийтлсэн үү эсвэл нийтлэх болсон уу? Тийм жишээ байдгүй. Тийм жишээнүүд яг хэд хэд байгаа. Тэгээ сүрдүүлэг энэ төр ирнэ штэ. Нэг жишээ дурдж болох уу? Болно штэ. Аа. А Тэгээд хоёр дахь асуултыг би дагалдуулаа явуулчих. Ер нь сэтгүүлч хүн яг ямар мөчд ёс зүйн шугам давдаг юм бол? м. Аа. Хоёр асуулт зэрэг явуулчлаа. За. Яг тэр нөгөө сэтгүүлчийн мэдээ чинь өөрөө хүмүүсийн анхаарлыг татаад хүмүүсийн эрх ашигын ард олонны одоо тий уншигчдын эрх ашигыг хамгаалах тусмаа одоо өөртөө эрсдлийг илүү үүрдэг. За надад бол за та нэг жишээ зааж сонирхолтой жишээ нэг бэлэн omni жишээ юм байна шүү дээ надад. Би нэг бэлэн omni ноншим биш даах ухаан гэдэг нэг бэлэн ом. За. Даах ухаан гэдэг нэг бэлэн ом байдгүйсэн. Тэр бэлэн omni ингээд одоо орц найрлаганд нь одоо ингээд хулганы мах зах ингээд ордгоо гэдгийг би сайтууд дээрээс ингээд уншаад мэдчихлээ. Бас тэр чинь аваа хэдэн жилийн өмнө. Тэгээд за ер нь бол бас энэ бэлэн омнуудыг ингээд нэлээд судалсан бэлэн омнууд бас нэг тийм олигтой мэдээлэл байдаг юм байна л. Дандаа нөгөө тосмос нь одоо дахин ашигласан тосмосыг ингээд ашиглаад ингээд хийдэг байдаг гэдэг ийм мэдээллүүд гадны сайтуудаас уншчихлаа. Аа. Тэгж жаад би эхний хоёр мэдээг эхний нэг мэдээг тавьчаад байж исэн. Тэгсэн нөгөө бэлэн омын тухай чи ямар компани оруулж ирдэг вэ? Нэг бэлэн тэр нөгөө даах ухааныг оруулж ирдэг компани захирал нь ярьсан л да. За чи ингээд компани нэг төрд нэгдүгээр ингээд алдаад энэ хоёрдугаар чи гадны сайтаас ингэж мэдээ авсан байна. Надад ч одоо чи шалгасан уу? Үгүй би харин шалгасан ингээд зөндөө юм их сурвалжууд ийм мэдээ байна. Тэгэд одоо гэхдээ би энэ чинь би ингээд шалгаагүй гадны сайтууд ингэж бичсэн гэдэг ингээд дурдсан гэдгсэн. Тэгээ над дээр бол чи ингээд манай орлогыг ингээд хааж байгаа учраас ингээд 2 жилдээ тэнцэх ингээд хэмжээний мөнгө өгнө шүү. Одоо манад ингээд нөхөн төлбөр өгөх хэрэгтэй чамаг одоо ингээд ингээд Аа. тэгээд нөгөө тухайн редакцийнхаа дарга эдгэртэй одоо телевизийн захирал мэрхэлтэй ярьсан л да заа ийм болсон энэ мэдээ үнэхээр ингээд ийм байна. Мэргэжлийн хяналт дээр нь очиод нөгөө Чингэлтэй дүүргийн тэнд байдаг. Мэргэжлийн хяналт дээр очиод бэлэн гомын гин коридорт нь газан плитэн дээр чанж агаад байцаагчд нь хоёулаа хамт хуугаад идчихээ гэсэн байцаагч нь идэхгүй ингээд тэрийг нь би телевизэн дээр ингээд гаргаад. Аа. Тэгээд тэрэн дээр бол нэлээд дарамт ирсэн л дээ. Яг тэн дээр бол бас янз янзын ч хүмүүс бас ярьсан. Тэд ч бас нэг юм бизнес хийж байгаа ингээ олон тоогоор зарагддаг юм чинь цаана их мөнгөөр явдаг. Тэгэхээр тэр бол бас нэлээд дарамт ярьсан шүү. Гэхдээ тэрийг бол тавьсан л да. Манай телевизийн захирал ч гэсэндээ за надад тавьд. Тэгээд хэдүүлээ шүүх мөхийн одоо өнгөлөгчийн зардлыг ингээ гаргаад ингэ штэ гэдэг. Аа. За иймэрхүү тохиолдол байна. Тэгээ нэг хэсэг чинь нөгөө бас энэ бар цэнгэний газрууд чинь шөнийн 12 цагаас хойш манай хууль чинь тийм байсан шүү дээ. Шөнийн тэг цагаас хойш бар цэнгэний газрууд согтууруулах ундагаар үйлчлэхгүйгээр шөнийн 3 цаг хүртэл зөвхөн нөгөө нэг юм бүжиглэх үйлчлэгийг үзүүлнэ гэдэг ийм одоо зохицуултын журмаар нийслэлээс гаргасан журмаар явж ирсэн. Тэгэхээр бид ч бар цэнгэний газрууд чинь нэлээх цаг хэтрүүлэл л дээ. Тэгэл нөгөөдөл чинь бас ингээл нөгөө шөнийн сурвалжлага гэдэг чи яг л шөнийн мэдээ гэдэг чи модонд орж исэн үе. Тэгээд яг тэрвэр чинь бол жинхэнэ нөгөө баар цэнгэний газруудын эздүүд янз янзын хүмүүс чинь тэгэл инглээ барьлаа. Уц ширмс болоод даун заримдаа гэр мэрийн гадаа байж гин. Зөндөл тиймнүүдтэй бас тулгарна штэ. Улс төрийн хүрээллээс ч гэсэндээ бас юмнууд ирнэ янз янзын мэдээнүүдээс бол. Гэтэ энэ бол би бол сэтгүүлчдийг өөрсдийнхөө хамгаалтыг юу гэж бодох вэ гэдэг юм бол та нарт бол хамгийн нэгдүгээр баримтчин байхад бол тэндээс имийг идэх юм байхгүй. Баримттай л байх хэвээр. Баримтгүйгээр тэгж тэр чин бол яг хуулийн хариуцлага хүлээх эрхтэй одоо эрх чинь үүсчихэж. Тийм учраас баримттай байх юм бол тэр чин бол чиний хамгаалт учир тэн дээр бол айгаадах юм байхгүй. Нийтлээд хүмүүст сайн муугийн тос усаар нь ялгаж ил байх хэрэгтэй гэж боддог. Гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг шингээх биш хамгийн гол нь баримтаа дурдах хэрэгтэй. Сэтгүүл зүйн үндсэн одоо зарчимчин бол мэдээллийг зөвхөн байгаагаар нь л одоо дамжуулах л үүрэгтэй шүү дээ. Түүнээс биш одоо хэн нэгэн сэтгүүлч заа ингэсэн байна, тэгсэн байна гэдэг шиг одоо тий
Мгм. Өөрийнхөө үзэл бодлыг шингээгээд Сонзон самсан ч ярих байт юм уу бол тийм ээ? бас тэр сэтгүүл зүйн зарчимтай бол таардгүй л дээ. Аа. Тэгвэл хоёул сайн сэтгүүлчийн талаар ярий. Сайн сэтгүүлч гэж ер нь за сайн сэтгүүлчийг тодорхойлох үндсэн чадвар бол бүх улс орны сэтгүүлчүүд адилхан тийм ээ. Хэрэгжиж байгаа хэрэгжил тогтолцоо хариуцлагын хүрээнд л өөр өөр болохоос за чиний өөрөө чинь энэ олон жилд сэтгүүл зүйд ер нь энэ хэвлэл мэдээллийн салбарт ажилласнаас хойш өөрөө чинь хувийн туршлагаас харахад Монголд сайн сэтгүүлчийг тодорхойлох хамгийн гурван чухал чадварыг хэлээч гэвэл ямар гурван чадварыг хэлэх бол дээрэс нь чиний үнэлж явдаг гурван Монголын хэмжээнд одоо гурван сайн сэтгүүлчийг нэрлэеч гэвэл ямар сэтгүүлчдийг нэрлэх вэ? Тэгж болох уу нэрлэж? Болно шүү Өөрөө дээ. чинь үнэлж хүндэлж явдаг аха. За нэгдүгээр энэ нөгөө л манай нөгөө зарчим чинь ерөөсөө салахгүй шүү дээ. Аа. Баримттай тэр ерөөсөө нэг амжилттай байх хэрэгтэй. Баримттай маш сайн цуглуулдаг. Аа. Тэрийг бол маш сайн. Тэр баримтыг бол яаж олж авах нь бол тэр чинь нөгөө сэтгүүлчийн ур чадвар байхгүй. Энд чинь нөгөө төрийн нууцыг одоо инглээ тэглээ гэдгээс шал өөр юм. Тэр сэтгүүлчид нууцаа алдчихж байгаа бол тэр сэтгүүлч эрүүгийн хариуцлага хүлээх ёсгүй байхгүй. Тэгэхээр баримтыг бол маш сайн цуглуулах ур чадвартай байх ёстой. Дээрээс нь хүнлэг байх ёстой. Аа. Тэр чинь үнэхээр хүмүүсийн анхаарлыг татахаар видео, зураг, бичлэг одоо бичвэр байсан ч гэсэндээ тэр хүндлэг бус санагдах юм бол тэрийг нийтлэлээс татгалзах хэрэгтэй гэж боддог. Аа. За гуравдугаарт нь одоо энэ сэтгүүлч одоо энэ тухайн мэдж байгаа мэдээндээ жоон цензуртэй хандах хэрэгтэй л дээ. Хариуцлага яригдчих чинь тийм ээ? Цензуртэй гэдэг маань одоо гэмтэргийн мэдээлэл ялангуяа за энэ бага насны хүүхдүүдтэй холбоотой хүчирхийллийн энэ мэдээнүүд дээр нэлээд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайн мэдээн дээр. Аа. Тэгэхгүй бол эн чинь эргээгээд аягүй сөрөг нөлөөтэй. Ямар нэг хүнд ахаад нэг хүнд сэтэл өгч болж шүү. Дээрээс нь нөгөө гэмтэргийн гэдэг юм уу тухайн үйл явдлын хохирогч талд насан туршид нь арилгахааргүй толб үлдэх боломжтой. Зөв. Энэ дээр маш сайн анхаарал болгоомжтой. Түүнээс биш бол окей хандлт авах гэж ингээд хамаа намбарыг цацж болохгүй л дээ. Бол хичнээн хандлт тухайн үедээ авч байгаа ч гэсэндээ эргээд гарах сөрөг нөлөө бол маш өндөр байна. Би одоо бас сүүлийн хэдэн одоо Монголын Facebook дотор чинь бас янз янзын мэдээнүүд явах юм. Тэгээд тэр дотор чинь ингээд шүүцсэн мэдээнүүд их ховор харагддаг штеп. Яг нэг бол бас зарим барим тавин баримтгүй юмнууд их явна. Дурдаагүй юмнууд явна. Уучлаарай Ариук. Энэ дээр ер нь энэ олон дагагчтай за мэрэгжлийн сэтгүүлч бусч бай ер нь маш их юм олон дагагчтай болчихсон мэдээлэл түгээдэг хүмүүс байж байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр ер нь тодорхой зохицуулт манай нийгэмд зайлшгүй хэрэгтэй гэж чи харж байна уу? Яг зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Энэ бол бүр нэг номерын асуудал. Одоо олон дагагчтай хүмүүс сэтгүүлчин ч мэдтгэе болцсон одоо бараа зардаг хүн ч мэдтгэе болцсон яг ийм байдалд орчод байна л да. Нэг ялгаж салгахын тулд сэтгүүлчээрээ жүжигчнэрээ л байл гэдэг л байр суурьтай байгаа да. Жишээ нь олон дагагчтай хүн ганц нэг буруу үгийн буруу одоо бичгийн алдаанаас болоод нэг жоохон тэр өөрийнх нь контент буруу тийшээ явах магадлал үүсч болдгийг сая нэг хэдхэн хоногийн өмнө мөнх цэлмэг Францаар аялсан бичлэгээ тавилаа шүү дээ. Тэн дээрээс бас та харсан уу аргагүй? Хараагүй би. Ингээд ажиллаж болохоор юм байна. Франц улсыг яг л ер нь ингээд сөнж өгөө мөхч байгаа улс шиг ингээд харагдуулчих байгаа байхгүй. Гэтэ мөнх цэлмгийн өөрийнх нь бодол бол мэдээж тийм биш байгаа шүү дээ. Тэр чинь нэгдүгээр контент нь сонирхолтой байх хэрэгтэй. Хоёрдугаар өөрийнх нь явдаг газар нь тийм. Гуравдугаар энэ монголчууд юмаа зараад битгий ирээ ирэх юм бол энэ Франц ингээд жоохон хэцүү гэдэг өнцгөл буруу барьж аваад Франц ингээд айгүй муу одоо ингээд муухай болчихжээ. Дээр үеийн Франц биш ээ. Энэ юу хогшороо энэ юу вэ гэл ингээд хийж байгаа юм. Гэтэл нөгөө талд чинь тэр буруу өгсөн мэдээлэл чинь
яаж сөргөөр нийгэмд нөлөөлөх вэ гэдгээр нөгөө Францад амьдарч байгаа монголчууд ч аягүй эмзгээр тусч байгаа Аа. хин ч одоо юу гэдэг нь өөрийнхөө амьдарч байгаа оршиж байгаа хотоо улсаа муулахыг хүсдэггүй шүү дээ. Би бол одоо жишээ нь би бас таны яг санал нэг авах гэж бодож байна. Герман улс бол үнэхээр бас амьдарч чаддаг хүнд бол энэ гайхамшигтай нийгмийн систем нь яг тогтцсон зүгээр хүн яаж амьдрах ёстой яг тэр л нийгмийг зохицлоосон улс гэж би боддог. Дээр бас чиний мөнгөсөлгийн цэлмэгийн юун дээр Франкфурт дээр яг буугаад Франкфуртын Банхоф богоон буудлын тэр авийг яг харуулсан яг нэг хэдэг хэсэг нэг тийм газар Тэрийг би хальт харсан. хар тамхичд ингээд нэлээх цугулсан байдаг. Аа. Яг тэр хэсгийг харуулгууд хүмүүст ямар мессеж төрж ийн гэхээр германч угаасаа л юм болцсон юм шүү дээ гэдэг мессеж байгаа. Гэтэл тэр чинь ерөөсөө уртаашаа нэг километр л үргэлжилж байгаа газар шүү дээ. Том хотуудын Банхофыг тойрсон ерөөхдөө тийм хүмүүс цуглардаг газрууд ингээ байдаг шүү дээ. Энэ сүүлийн үед ч гэсэндээ угаасаа улс төрийн хэмжээнд яригдж байгаа сэдв тийм ээ. Энэ хэсгийг яаж хүмүүс ингээд айдсгүй эсвэл одоо тэр Монгол хүний тэр яваад тийм мэдрэмж төрсэн байж байгаа. Тийм мэдрэмжгүйгээр гадны хүмүүс бас явж болохоор энд яаж тэр зохицуултыг хийх үү гэдэг тийм ээ. Яг түүн шиг чинь тэр бяцхан мэдээг үздсэн болохоор намайг Монголд очиход бас асууж ирсэн. Германчууд бүр баларж байгаа юм байна шүү дээ. Гадны хүмүүс ирээд одоо ингээд бүр аригчин тамхичин хүмүүс цуглараад гэд яг энэ үзэс би бүр гайхаад хаан тэрвэ гэд хаан тэгцэн гэд. Германыг л баг сүнж байгаа юм шиг юм надад ингэж ярьж байгаа байхгүй. Харин тэр нөө олон дагагчтай хүмүүс маань яг мэдээг гэж хэлэх нь одоо зөв юм болов уу буруу юм болов. Пост хичээлээ зөв юм байна. Олон дагагчтай хүмүүст өөрийнхөө үзэл бодлыг оролцуулсан пост тавих гэж байгаа бол тэн дээрээ бас маш сайн бодож тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ ч одоо ингээд нэг юм байгаа хүмүүст нь сонин мэдрэмж өгөхөөсөө гадна Монголд байгаа хүмүүсийг хохирох эрсдэлтэй байна. Ягд Монголд байгаа хүмүүсийг хохирох эрсдэлтэй вэ гэдгээр магадгүй амьдрал хавгаа дэвшлүүлэе гэж залуучууд мэдээж гадагшаа гарч байгаа шүү дээ. Тэгээд нэг буцаал Монголд бүгд л буцаал очдөг шүү дээ. Тэгэхэд тэр хүмүүс тэр нэг одоо Франкфуртын Банхофын ойролцоох 1 км-гүй газрын яг дүрсийг харангуудлаа магадгүй Германд сурах гэжсэн оюутан болж магадлал өндөр байхгүй. Ээж аав нэсрүүц. Наад чи зөнжөө бүтггүй газар юм байна. Ядад яв ойрхон амар. Эсвэл Солонгос яв 2 цаг нисэл ороод ирнэ гэдэг ч юм уу те. Гэтэл Германы боловсролын тогтолцоо дэлхийд хаана яригддаг вүлээ. Тэр бол хаачих тийм эрсдэлч үүсч нөхцөл байдал үүсч мэдхэр учраас хүмүүс бас яг энэ дээр одоо тавьж байгаа постн дээрээ бас маш сайн анхааралтай хандах ёстой. Дээрээс нэг энэ эмнэлгийн бараа бүтээгдэхүүнүүдийг тавьж байгаа хүмүүс Германы ч бай, Европын ч бай те эднес ч одоо бас бас л нэг учир дутагдaltaй л харагддаг. Тэгэхээр энэ мэдээ гэдэг юмыг уншигчд маань өөрсдөө хамгийн гол нь ялгаж залах ёстой. Мэргэжлийн редакц юм уу? Эсвэл энэ хүн редакцаас гадна пост тавьж байгаа ч гэсэндээ мэргэжлийн сэтгүүлч юм уу гэдгийг нь бас харж л авах хэрэгтэй. Эсвэл зүгээр жүжигчин гэдэг юм уу, дуучин гэдэг юм уу хүмүүс маань олон дагагчтай хүмүүс байгаа шүү дээ. Олны дээр мэдээ хэлбэрээр юмыг тавьдаг, эсвэл дамжуулдаг, ямж баримтаар нотлогдоогүй зүйлийг шеэрлдэг, бусдад түгээдэг те. Эн чинь л эргэл нөгөө хор нөлтөй болох эхэлж байгаа юм л та. Энэ хууль энийг зохицуулах хууль бол ялчгүй шаардлагатай байгаа. За хууль ядаж журам. Яг үнэ энэ талаас асуусан. За маш баярлалаа. Жишээ нь одоо яг нөгөө инфлюенсерүүдийн хэмж эхэлж байна штэ. Хэмж эхэлж байгаа штэ тий. Зөв аа. Яг энтэй л адилхан л байна штэ. Тэгвэл хохирогч бас их болоод байна штэ. Яг үнэ. За маш баярлалаа. Хоёлоо яриад байвал маш олон надад асуух асуулт бол төм бумаараа байсан. Тэгээ цагийн боломжоос болоод хоёлоо бас өндөрлөх тийшээ нэ хандыг бодож байна. Гэхдээ хэд гурван асуулт асуугаад амжуулъя. За Германы талаар ингээд сая ярьсан тийм ээ. Ер нь сэтгүүлч хүмүүс шүүмжлэлтэй сэтгэлгээтэй бас юмд шүүмжлэлтэй хандах бас маш чухал тийм маш чухал чадвар. Герман шиг одоо ийм их сурвалж нээлттэй баримт тулгуурладаг ийм тогтолцоотой орноос
сэтгүүл зүйн салбараас нь чи юуг сурч одоо Монгол руу бүгдээрээ л буцдаг гэж сая хэлсэн. Тэгэхээр хизээ нэгэн цагт өөрөө чинь бас буцгал юм байна гэж би сая бодчихлоо. Тэгэхээр энд байгаа дээрээ энэ сэтгүүл зүйн салбараас нь юуг нь сурах юмсан гэж боддгоо? Юуг сураад эзэмшээ гэж боддгоо? Яг нь би гэрийнхээ гадаа сууж исэн чинь манай гэрийн гадаа Deutsche Welle машин зогсож байдаг байхгүй. Гарч исэн чинь би. Тэгэхээр Google гарч тэр чинь нөгөө очиж уулзахгүй ч гэсэндээ нөгөө машиныг харах, сэтгүүлч нь ямар хүн байгааг нь харах, нөгөө барьж явж байгаа камерыг нь харах амар тийм сонирхолтой. Гошоо бууж байгаа байхгүй. Ойрхон ирсэн дээр нь. Тийм. Тэгэнгүүт би нөгөө Google-д очиод харсан. Надад аюу өөр сэтгэл үлдээсэн л дээ. Үнэхээр бас яг мэрэгжлийн баг ажиллаж байгаа юм шиг санагдсан. Тэнд хүн болгон хийх ёстой юм бол хийж байна. Нэг мэдээлэл бэлдээ. Манай дээр урдталт байсан нэг далангийн мэдээлэл бэлдээ. Үерийн далангийн одоо сурвалжлал бэлтжээд. Тэгэхэд тэр хоёр машинтай ингээд аюу багаараа хоёр машинтай 4-5 хүмүүс ирж багаараа ажиллаж байсан. Би тэгээд харчаад яг ингэж багаараа ажиллавал үнэхээр бас яг чанартай мэдээ гарах юм байна. Манайх шиг шууд зөвхөн сэтгүүлчин зурлаачтайгаа очичоод эсвэл сэтгүүлчин ганцаараа очичоод утсаа бариад ингэж хийгээд байвал энэ бол бас арай өөр төвшний болчих юм байна. Нэгдүгээрт тэр бол яг зүгээр ингийн ингээд ажиглагдсан юм. Хоёрдугаарт энэ Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайтууд за энэ телевизийн мэдээ бол үнэхээр тэр баримтыг бол маш сайн дурдж ирдэг. За он сар өдөр нэгдүгээр дурдж байна. Хоёрдугаар хүний нэр бол тэнд бол ямар нэгэн байдлаар заавал нэгээс хоёр хүний нэр явдаг. Тэр чи одоо ямар нэгэн буух эзэн буцах хаягтай байгаа. Он сар өдөр байна. Энэ үйл явдал яг хизээ болсон юм. Гэдэг нь маш тодорхой байдаг. Тэ яг ийм мэтчилгээний стандартуудыг яг энэ барууны сэтгүүл зүйн стандарт энэ Германы мэдээ дотор угсаал байгаад байна. Их сурвалжаа заавал бичдэг бас. Заавал бичдэг яг үнэ. Чинь яг ийм байна. За он сар өдөр нь ийм байна. За мэдээнд чинь бас нөгөө эзэн бий байх ёстой шүү дээ, тэ. За нөгөө чинь ийм байна. Нэг за тэгээ дээрэс нь дээр нөгөө гинт хэргийн шинжтэй мэдээнүүд дээр үнэхээр болгоомжтой ханддаг. Мэдээнүүдээ нэг ажилласан тэр айгүй гоё санагдсан юм мэдээнүүдээ 10 минут юм уу эсвэл анхаарал татсан мэдээнүүдийг нэг 15 орчим минут ч юм уу за дээдлний цагийн дотор шинжилж байна байнга. Тэр шинжилж байгаагаа ингээд шинжилсэн гэдэг юу тавиад одоо юу тэмдэглэгээ гэх юм уу те хүмүүсийг төөрөгдөлд оруулахгүй тул да шинжлэгдсэн гэдэг байдлаар тавиад гэхдээ эхний тавьсан мэдээ байж байгаа. Гэхдээ доор нь үргэлжлүүлээд шинжлэгдсэн нь байна. 2 дахь шинжлэгдсэн, 3 дахь шинжлэгдсэн гэд ингэж явж байгаа нь бол энэ бол үнэхээр амар гой санагдсан. Яг энүүнийг Монголд хэрэгжүүл одоо Монголын сэтгүүлчдэр бас яг редакцууд энэ бодлыг авч явал айгүй зүг байна. Манайхан ч нөгөө нэг мэдээ тавьчаад нөгөө мэдээнд буруудаад ирэнгүүт устгачдаг байхгүй. Тэнгүүт л ахаад ингээд шинээр ч юм уу өөрчлөлт ингээд тавьдаг. Ер нь бол нэг мэдээлэл байнга шинжлэгдэж байдаг гэдгийг бас нэг жоохон орхигдуулаад байдаг. Нэг мэдээ тавиад тэр нь буруудаад ч юм уу эсвэл комментүүд нь илүү сөрөг мөрөг юм яваал те эсвэл нөгөө анх сэтгүүлчийн тавьсан баримт нь биш байгаадах юм бол шууд делет хийждэг баг. Нөгөө нэг баримтаа цуглуулахдаа процессын алдаа гаргаад байгааг энэ шинж нь байна. Энэ Германд бол энэ асуудал бол шал өөрөөр яригдчихээн л да. Тэр хүн автослоор хурдны зам дээр ослгарсан чинь 3 хүн ингээд бэртцсэн байна гэд шуурхай тавьж болж чинь те. Аргийн дараа шинжлэгдсэн мэдээгээр 5 боллоо, 6 боллоо. За ингэсэн байна, тэгсэн байна. Эхний мэдээ дээр ийм алдаанууд гарсан байна. Энэ нь худлааг ингээд доор нь тайлбарлаа яваад байгаа нь надад бол үнэхээр таалагдсан. За баярлалаа. Ариука түрүү танай журнасын талаар мэдээллийн талаар хүмүүс ер нь их гинт хэрэгтэй холбоотой мэдээг илүү хүздэг юм. Чи мэдээж статистик хардаг бах те эдийн засгийн мэдээллийг их үзэж гэнэ үү эсвэл улс төрийн эсвэл өшөө юу байдгийг. Тэгэхээр хар мэдээг бас их хүмүүс илүү тараадаг, түгээдэг эсвэл хурдан уншиж хандлт авд юм байна гэд ярьсан би зөв ойлгосон бол. Тэгэхээр ийм мэдээг байнга илүү хандлт авж байна гэдэг чинь энэ нийгэм ер нь илүү аюултай болсон гэж ойлгох юм уу эсвэл айд судалж авдаг ийм системийн үр дагавар нь бидрийг энэ мэдээг их илүү уншуулдаг харуулдаг болгоод байна уу? Энэ дээр одоо бас хэд хэдэн хариултууд
байна л да. Одоо ингээд нөгөө journals сайтын пэйжийн яг хандлтыг ингээ харж байхад жоохон хар бараан талдаа за ингээд ингээ утга мэс ингэчлээ тэгчлээ те энд ингээд юм халдлага боллоо. За ингээд ийм мэдээнүүд бол хандлт нь бол хамаагүй өндөр яваад байна. А нөгөө яг хүнд хэрэгтэй гэдэг юм уу яг нийгмийн талын мэдээллүүд нь нэг жоохон хандлт муу. Ер нь бол бараг 60-70% муу бага шүү. Аа. Тэгэхээр бол өөрөө айгу сонио асуудал та. Тэгэд энэ хүмүүсийн сэтгэл зүйтэй, сэтгхүйтэй л холбож би бол энэ зүгээр нөгөө миний бодол учраас мас тэгж бодож байгаа гэж бодохгүйгээр би өөрийнхөө бодлыг хэлгээд бол энэ хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой байх л гэж бодож байгаа. Аа. Монгол уншигчдын Монголын фэйсбુક хэрэгжилж байгаа одоо зөндөө хүмүүс байна шүү дээ. Хэдэн хүн байдаг болоо фэйсбુક хэрэглэдэг нэг 2 сая хүн байгаа бах тийм. Би бол байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ хүмүүсийн сэтгэл зүйд бас энэ хар бараа мэдээллүүд үнэхээр бас нөлөөлөд энэ мэдээндээ ингээд автдаг болчих. Биднээс нэг юм амтлагч идэл одоо идэхгүй нэг юм карита хоолоо ингээд идэлэх мал нөгөөдгөө бүр ингээд идээл идэг шүү дээ. Аа. Яг тэрнтэй ингээд адилхан болсон юм шиг надад санагдаад байна. Манай гэр бүлийн хүн ч гэсэндээ бас яг хэлчихлээс. Энэ хар бараа мэдээллийг одоо ингээд их явах юм аа. Эндээс одоо бүр ингээд залхаж байна. Манай ч өөрөө фэйсбુકт ордгүй л дээ. Ер нь бол айжаа явждаг. Тэгээд тантай би нэг уцаар яаж та бас хэлчихтэй ингээд нэг юм хар бараа мэдээллүүд их байна. Тэгэхээр бас энэ дээр бол бас танах дээр бас их тавигдчихна. Тэгээд тий би бас тэн дээр биш нэрээ ингээ харсан чинь үгүй заавал тэр Монголын чухал шаардлагатай биш бол энд чинь 3 сая 500 600 мянган хүнтэй улсын сая 700 800 мянган хүнтэй нийслэлд тийм их үйл явдал болж байгаа юм чинь 80 сая хүнтэй Германд ч өдөр болгон л утгамстай буу шийдэмтэй холбоотой асуудал гарч байгаа шүү дээ. Хот болгонд. Тэр болгоныг бичээд авах юм бол бас эн чинь болохгүй юм байна. Эн чинь юу вэ? Яг нийгмийг түгшээд гэсэн үг тийм ээ. Яг ингээ Түгшиж эхлэн Хайдлаасаа өөрчлөлт хэлсэн. Тэгсэн чинь харин надад айгүй эерэг юм мэдгдсэн. Манай хандлт өссөн шүү дээ сонио. Би тэр чинь бас анзаарсан. Би хэлсэн шүү дээ тийм ээ. Чамайг яг энэ чиглэл рүү ажиллаж байгаа болохоор би айгүй дэмжиж одоо хувь хүний зүгээсээ маш дэмжиж баяртай байгаа учраас ингэ мэдээ уншдаг. Тэгээ мэдээ гаргаж байгаа мэдээлэл нь гэрэл талдаа орсон байсан гэд. Гэрэл талтай нь бас их нэлээд байдгаас басан байлээ гэд. Тэгэд тэрийг би бас анзаарсан байж байгаа. Тэгэд нэг жишээ хэлье. Нэг хоёр ч удаа хоёр Монгол танил манд тэгжсэн байхгүй. Монгол баларж байна одоо тийм гэмт хэрэг гараад ийм гэмт хэрэг гаргаад тус тэр хоёр хүн бол намайг танихгүй биш би биний танихгүй надтай бол холбоотой гэсэн үг. Тэгээд би гайхаад хаана юу болоод байгаа юм гэдгсэн. Үгүй чи юм уншаач фэйсбүүкээр уншаач цаан чин тэр одоо бага насны хүүхдүүд тэгээд ингээд айгүй их гэмт хэрэг ингээл яриад тэгээ би хэлсэн надаа ерөөсөө фэйсбүүкээр чи ороод хараач гэдэг би фэйсбүүкээр би өөрөө тийм нэгдүгürt уншдаггүй хоёрдугаарт чи нөгөө би тийм уншаал байвал надад алгоритмаараа тийм л мэдээлэл өгнө шүү дээ. Тийм учраас би угаасаа өөрөө тийм уншдаггүй. Хоёрдугаарт уншихгүй байхаар чинь тийм биш миний сонирхдаг юмнуудыг илүү хөгдөг те. Миний уншиг гэсэн уншижсэн юм их ч юм уу. Тэр зүг рүү өгдөг учраас тэрийг бас мэдчих ёстой байх гэж бодож байна. Хэрвээ хар бараа мэдээл байнга аваад гэж бодохгүй байвал тэр өдөр тэрийг уншихаа болчих юм бол Facebook өөрөө чинь сонирхоод байгаа тэр одоо юу сонирхтой спорт сонирхоод байгаа бол спортын чинь талаар мэдээлэл өгöd ин гэсэн үг тийм ээ. Одоо хооллоод ин гэсэн үг шүү дээ. Тэрийг мэдэхгүй байсан учраас тэр хоёр хүн тэгээд яг би тайлбарлаад хэлсэн л дээ. Яг тэгэхээр би өөрөө мэрэгжлийн одоо хүнтэй хүнээс нэлээх ажлын шугамаар одоо сургалт авдаг. Тийм учраас сонсцсон юм бас монгол хүндээ хэлж ярьж байсан дээр тэгээ би тайлбарлаад хэлсэн. Үгүй хаана Монгол балараад байгаа мó чи гэрийнхэн чи ярихгүй нөгөө манай гэрийнхэн завгүй бүгдээрээ тийм хар мар юм уншдаг хүмүүс нь баг байхгүй бах. Тэгэхээр тэрэн дээр бас анхааралтай өөрийгөө суллаж чөлөөлөе гэсэн хүмүүс байвал өөр нэг тал руу бас тий гэрэлгээ тийм шат нэг хэд өдөр үзэрэй гэд хэлчүүлнэ. Хүнд юм заасан болчих юм болов? Үгүй яг үнэн шүү дээ. Энэ бол ерөөсөө л одоо хамгийн түрүүнд өөрчлөх ёстой юм л энэ л дээ. Тэгэхгүй бол манайхан ч нөгөө хэрэгтэй мэдээллээс илүү гэмтэргийн тэгээд энэ хүмүүс сайт редакцууд ч гэсэндээ бас яг л энэ гэмтэрэг талдаа илүү их бичиж чинь л да. Тэгэхээр л нөгөө манай Монголын нийгэм чинь юм ерөөсөө л үнцээрэл болохгүй бүтггүй байгаа юм шиг л харагдаад байна. Тэгэхээр энэ гадаад байгаа Европт амьдардаг гэлтгүй энэ ер нь гадаад байгаа монголчууд маань бас яг мэдээллийг үнэн бодиттой их сурвалжаас бас авч явахгүй болвол
Үнэхээр бас эн чинь хүнд айгүй өөрөөр нөлөөлөх боломжтой байхгүй юу? Магадгүй ингээд буцах гэжсэн хүн байж болно шүү. Монгол руу. Мгм. Зөв зөв. Мгм. Тэр хүн хугацаагаа хойшлуулбал тэр хүний амьдралд чинь бас шал өөр асуудал үүсч эхлэн шүү дээ. Гэх мэтчлэн Мгм. энэ цаад үр дагаврууд нь айгүй өөрөөр тусна л та. Би тэгээ саяхан нэг хоёр залуутай яриа зогсчихсон. Хоёлаа таны подкастт орсон. Хоёр залуу нэрээ. Тийм үү. Тийм. Аха. Нөгөө начин зэрэг. За манай маш сайхан зочин аха. Тийм. Нэг нь Миний дуртай зочин нэг аха. мөнх Тэр шатар бүх зочиндоо дуртай аха. тийм. Мөнх Нэг нь шатар бас байсан уу? тийм мөнх шатар гэдэг бид За манай Монголын одоо шилдэг залуучуудын хоёр нь байсан байна бас. бид өөрөө тэр хоёр манад ирээд Мгм. тэгээ бид өөрөө ярьж зогсчихсан. Бас яг энийг ярьжсэн баггүй шээ. Энэ хар бараан мэдээлэл энэ төр бол бас л аюултай болсон гэж ерөөсөө барыг залхагдал явж шүү. Монгол руу барыг буцах юм уу буцахгүй юм уу гэдэг эргэлзүүлэлт авч шүү ярьжсэн баг. Мгм. Тэгэл би нэрэл тэмчтэй ч одоо тэнд чинь дандаа л ийм болоод байвал хэн одоо бас яг зөрөгтэйгээр шийдэл гаргахгүй. Энд тэртээ дөрвөө ажилтай амьдралтай карьертай явж байгаа залуучууд шүү дээ. Мгм. Тэгээ би бас яг тэр хоёрын яран дээрээс бид гурав дээр ярьчлаасаа яг энэ бол бас анхааруулжтай юм шүү гэдэг. Мгм. Тэгээ таны Global podcast-ыг бас бид урьж бас ярьсан. Тэг чи Тест. Global podcast бас гоё шүү гэсэн шатраж бас би ч бас зочин хөтлөгчөөр байсан нэг Бид удаа хоёр хамт хөтлөх гэж хоёр удаа хөтлж үзсэн. Нэг удаа илүү. орсон. Тэгээ шатраа маань завгүй аа. Тийм тэгээд нөгөө ер чинь наснаа би бас орж ирсэн шүү дээ. Би ч Мгм. орж байгааг авчаа. Би 92-ыг сонссон гэх. Аа. За Ярьжсэн. баярлалаа Тэгээд айгүй түгжсэн. орсон чи айгүй гоё байна. Нөгөө эрт одоо хамгийн дөрөнд одоо зоригдож байлаа. Одоо жоох байж би орцсон гоцолтож хэлнэ. За манай хоёр сонсож байгаа бол ингээ мэд хүргэе тэгээд тухайн үед бас цаг гаргаад ингээ оролцож байсан. Маш их баярлсан хүнд хэрэгтэй өгөөчтэй зүйлсүүдийг ярьсан гэх мэрэгчлэр ажиллаж байгаа мундаг залуучууд байж байгаа. Тэгээд ер нь Монгол хүнээрээ гадны оронд одоо бахархуулж явж байгаа маш олон хүмүүс иж байгаа. Монголдо ч гэсэн залуучууд маань буццсан одоо Монголоо хөгжүүлээ явж байгаа ингээд тав талдаа эерэг зөв юмны төлөө те ирээн бараан хар юм а жоохон багс хийгээд хэдүүлээ бас нэг нийгэмдээ нэмэртэй байдгийн байх юмсан гэдэг утгаар ялангуяа сэтгүүлч хүний одоо ажил маш чухал байна ариука. Тийм болохоор ингээд өөрийг нь урьсан байж байгаа. Тэгээ маш гоё нээлттэй элен налангуу үзэл бодлоо хаалцаад ингээд ярьсанд маш их баяртай байж байна. Тэгээд сүүлийн асуулт ер нь энэ өөрийнхөө туршлага гадаад дээрээд гадны орноос бас ингээд суралцаад байж байна. Тэгээ энд маш олон ийм дискуссионс мэтгэлцээний одоо улс төрийн чиглэлээр мэрэгчлэлтэнгүүдийн тухайн салбар жишээлх юм бол эрүүл мэндийн асуудал байгуулвал эрүүл мэндийн одоо лидерүүд нь ингээд мэтгэлцээ хийж байна тийм ээ тухайн зам тээвэр юу байдгийг тийм мэрэгжлийн өндөр хэмжээний тийм мэтгэлцээнтэй нэвтрүүлгүүд Монголд хэр байдаг юм байгаа. Ер нь чамд тийм нэвтрүүлэг хийх юмсан ер нь Монгол руугаа чигссэн гадаадад байхдаа тийм нэвтрүүлэг хийх гэсэн бодол байдгүй ирээдүйн хитийн төлөвлөгөө нь юу вэ энэ чиглэл рүү? Яг үнэ. Энэ одоо биднээс ч орчин үеийн техник технологи хөгжсөн, дээрэс нь химэл оюун ухаан нэлээдгүй хөгжөөд одоо улс олон стратегийн том хөрөнгө оруулалтуудаа химэл оюун ухаанд руу явуулж байна те гэсэнчлэн яг энэ нөгөө нэг энэ химэл оюун ухааныг ашиглаад бас нэг нэвтрүүлэг хийх судалгааны түвшиндөө явж байгаа. Энэ химэл оюун ухааныг яаж ашиглах вэ гэхээр биднээс яг энэ нөгөө Америкийн ганц нэг сайтууд одоо яг нэвтрүүлээд байгаа энэ одоо ингээд задлаад ярьчихаар бас нэг жоохон тийм байгаад байна. Тийм байна аа. За. Америкийн ганц нэг сайтууд яг ашиглаж эхэлж байгаа нэг тийм химэл оюун ухааны онлайн одоо хилцүүлэг гэх юм уу те хилцүүлэг байгаа. Энэ нь бол яг химэл оюун ухаантай яг мэрэгжлийн хүмүүс мэтгэлцэх юм. Ер нь зүгээр агуулга. Тэгээ одоо инженерчлийн тал дээр ч юм уу те бүх юм тийм болж байгаа учраас нэг тийм сонирхолтой байдлаар контент ер нь бол бэлдээд хүргэе гэдэг байдлаар одоо бид нөгөө нэг journalist сайтыгаа бас яг нөгөө хувийн одоо редакцийн нөгөө үзэл бодол илэрхийлдэг нөгөө нэг хэсэг байдаг шүү дээ болоо. Зэнтэй дуудахгүй одоо бас нэг юм нэвтрүүлэг орноо гэд тэрэн дээр одоо бас яг тийж тэгээ ажиллаж байгаа. Тэгээд энүүнийг би бас нэг тантай лээр бас нэг
хоёлаа нэг уцаар ярихад бас нэг цохос дурдчихсан санагдчихэв. Аха. Яг ийм хилцүүлэг ингээд хийгээд явахгүй бол манай одоо бас яг Монголд хэрэг болох үс юмнууд бол бас энэ авах нөө хаанууд зөндөө байна. Ягаад гэхээр биднээс нөгөө жишээ нэг жишээ ярихад Сэлбийн даланг яаж барьва гэдэг шиг л те. Тэгэхээр Германы далан чинь хүний харааны төвшөнд одоо саад учруулахгүйгээр доошоо уцаад манайх чинь дээшээгээ яг хашаа бариад байдаг. Гэх мэтчлэнгийн одоо яг ийм инженерчлэлийн тал дээр юм уу эсвэл боловсролын систем нь яг ямар байх хэвээр юм бэ? Бага насны хүүхдүүдэд 6 цаг нэгдүгээр ангийн хүүхдэд 5-6 цаг хичээл оронгуутлаа нөгөө хүүхд чинь гэртээ арай 4-5 цаг даалгавраа хийдэг систем чинь яг зөв юм уу буруу юм уу? Гэх мэтчлэнгийн те энд бол бас арай өөрөөр яваад байгаа шүү дээ те. Цэцэрлэгийн юу н одоо арга барил нь гэдэг юм уу ямар нэгэн байдлаар бүх юмнуудынх нь сайн талыг нь шингээгээд Монголд бас нэг ингэчүүл зүгээр гэдэг нэг юм нэвтрүүлэг хийгээд ярьж ирсэн шүү дээ. Тэгээд энэ нэвтрүүлгийг нэрээ би одоо ингээд энэ сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд бас Монголын хоёр телевизэд санал тавьсан байгаа. Ер нь танилцуулгуудыг явуулсан. NTV телевиз, тэгээ SBN гэдэг телевизийн залуучуудтай ер нь бол ярьсан. Тэгээд тэднээс маань одоо надад тунуудахгүй хариу хэлэх бах. Энэ нэвтрүүлгийн хэрэмжээ яг аль нэг нэвтрүүлгээр нь аль нэг телевизээр нь батлагтаад гарвал параллел ертөнц гэдэг нэртэйгээр гарах цуврал контент байгаа. За гоё юм төлөвлөсөн байж байгаа юм шүү дээ. Тий. Хийх юм хийгээд явж байгаа юм байна. Түүнийг нь сонсч ирсэн учраас тэр санааг нь би сонсч ирсэн учраас тэгээд дээрэс нь журналын тэр сая бичсэн тийм контент бүтээх төлөвлөгөөтэй байгаа гэсэн мэдээлэл чинь би уншсан учраас тодруулж асуусан байгаа. Тэгээд хийж зорж байгаа бүх зүйлд нь маш их амжилт хүсье. Тэгээд маш сайн байна гэд зүгээр суухгүй зүлгээд явж байгаа ариун далаа гэд сэтгүүлчтэй өнөөдөр та бүхнийг уулзуулаа. Тэгээ маш их баярлалаа. Ариука чиний зүгээс хэлэх зүйл байвал манай сонсогчдод хэлээд тэгээ хоёул өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөе. За тэгээд танд дахин маш их баярлалаа. Бас яг үнэхээр өгөөжтэй хүнд хэрэгтэй сонсох гэсэн одоо мэдээлэл авах бүх талаас нь асууж маш сайн ярилцлаг танд маш их баярлалаа. Тэгээд энд подкастын Globus подкастын нийт одоо сонсогчид баян сонсдог хүмүүс маань одоо бас магадгүй анх сонсож байгаа хүмүүс маань та бүхэн бас яг мэдээллийг хаанаас авж байгаа вэ гэдгээ хамгийн түрүүнд нэгтэлж байгаарай. Тэр авж байгаа мэдээлэл дотор ч баримт нь хэрэг байна гэдгийг өөрөө дахиад нэг баримтжуулахад гэмгүйл гэж хэлээ да. За маш их баярлалаа. Маш хэрэгтэй зөвлөгөө өглөө. Тэгээд сонсогч та бүхэндээ сайхан оройг өглөөг өдрийг хүсье. Тэгээд дараагийн дугаар болтол баярлалаа сонсогчдоо. За Ариука баярлалаа. Баяртай Ариука. Баярлалаа.